зарим үед дундад зуунд ч хөгжөөгүй судлаач нар бас асар их байсан тийм бидний мэдж байгаа эмэгтэйчүүдийг чи ингээд шулам гээл халаа тийм тэгэл ингээд амьд тэр үеийн эрдэмтэд судалгаа хийжсэн л гэсэн үг л тийм тухайн үе манай 300-аад оны үед бас нэг том хурал байдаг байхгүй пасторуудын хурал тэгээ тэр пасторуудын хурлаар тэгээ тэр нь амар инээдтэй тэр хурлыг сүүлийн үед нөгөө Да Винчигийн код гэдэг кино мэн айгу буруугаар тайлбарлаад тийм үү тэр Да Винчигийн код чинь тэрнээс хурлын тухай аахгүй юу тэр манай өмнөх 300-аад оны үед болсон тэр одоо юуны Нисен зөвлөл гэдэг Константин гэдэг Ромын хаан тэр зөвлөлийн талаар тэр нэг бурхан юм шиг мөртлөөсөө 3 илрэлтэй. За 3 илрэлтэй. Ингүүл аяг ойлгомжтой. 3 илрэлтэй боловч нэг бурхан. За өдрийн мэнд сайн байцгаана уу? Юу entertainment-ийн мөнхийн сэдвэр мөнхийн таамт гэдэг. Би ер нь бол маш олон төрлийн хүмүүстэй уулзаал яваад байна. Нөгөө мөнхийн сэдвэр өвхөл бурхан хайр тамд яваач ингээд ийм сэдвүүдээр. Тэгээд одоо дэлхий дээр хүндрэлтний хамгийн том гол 3 том шашин байна гэж үздэг тий. За буддийн шишин, исламын шишин, христийн шишин. Тэгээд за буддийн шишний ламтай бол өвхлийн тухай ярьсан. За удахгүй бурхан тамд яваачингийн тухайч бас ярина. Өнөөдөр саяхан бас би тамийн яваачингийн тухай ярьсан. Одоо буддист судлаач хүн. За одоо харин Монгол дахь христийн шишинтний төлөөллөөс за би яг бүр ингээд ажлынхаа өрөөнд ороод ирсэн байна. За миний уулзж байгаа хүн бол Библийн сургуулийн төвийн захирал Лувсан Гомбо гэдэг хүн байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан цусч байна уу? Сайхан цусч байна. За юу юм бэ? Одоо бидний энэ бол Библийн сургуулийн төв юм байна. Тэгэхээр би өнөөдөр Лувсан Гомбо гэж энэ хүнтэй Библийн сургуулийн төвийн захиралтай юу гэж ярих гэж байна гэхээр Библиэлд бурхан гэдэг хугтун буюу ойлголт. За ойлголт гэх юм уу хугтун хүн. Би юм илүү зүгээр одоо судлаач гэдэг юм уу? За судлаач явах те хөндлөнгийн сэтгүүлч гэдэг байр суурьнаас асууна. Лувсан Гомбо багш маань болохоор яг өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуу Библи дээрээс тайлбар өгөх байх гэж бодож байна. Тэгээ бурхны тухай, христийн шашинд голлох одоо баримтлагдаг судар буюу Библи дээр юу гэж байдаг талаар бүгдээрээ ярилцъя. За урилгын минь үзэж явсанд баярлалаа тань. Баярлалаа. Би ярилцлаганд өрсөнд баярлалаа. За тэгээд би эхлээд Библийн сургуулийн төв гэж сонссноос хойш ерөөсөө орж иж үзээгүй юм байна. Тэгээд та эхлээд товчхон энэ сургуулийн төв хийж байгаа ажлынхаа тухайд товчхон яриач. Бид нар бол одоо христийн шинтэй хүмүүс биш бол христийн шинтнүүд мэдэх байх, бус хүмүүс бол төдийлөө анзаардаггүй шийдэж магадгүй юм. Библийн сургуулийн төв гэдэг байгууллага маань айл 1992 оны үед анх байгуулагдсан гэж. Тийм шүтний ер нь бол шүтний шалтгаан нь нөгөө манай Монгол улс чинь нөгөө нийгэм өөрчлөгдөөд коммунист нийгмээс арчилсан нийгэм рүү шилжээд тэгээд хил нээгдээ те тухайн үед хил нээгдээд тэгээд тэр үеэр Монголд орж ирэх сонирхолтой одоо бид нар чинь мишнерүүд л гэж ярьдаг л да. Христийн шашны одоо шашин дэлгэрүүлэгч нар те тэр хүмүүс Монгол руу ингээд орж ирэхийн төлөө бурхандаа залбираад айгүй удаан хүлээж яагаад за тэгээ 90 он нээгдэнгүүд ингээд улс орон болгоноос тийм хүмүүс орж ирж анх удаа. За. Тэгээ тэр хүмүүс орж ирээд монголчуудад Библийн тухай яриад тэгээ тэр үеийн хүмүүс санаж байгаа бол Иесус кино мэнэ үзүүлээл одоо. За тийм бах нэр юм болсон тий. За. Тэгээ тэр үед анхны монголчууд одоо Христэд итгэж эхэлж тухайн үед 90 оноос эхлээд тэгээд Христэд итгэгч нар гараад ирэхээр чинь тэнд нөгөө одоо сүм чуулганы тухай яригдана. Нэгдсэн ийм нийтдээ уулздаг. Одоо бол ингээд энэ тэндгүү загалмаатай байрнууд болсон тий. Тэгээд тухайн үед анх ингээд сүм чуулган бий болоод одоо Монголд одоо Монгол газар нутаг дээр баг тий сүүлийн 300-400 жил байгаагүй тийм байгууллагууд заанхуудаа байгуулагдаж эхэллээ шүү дээ тухайн үед тий. Тэнгүүд Монгол хүмүүс гарч ирээд Монгол хүмүүс хоорондоо ингээд бүтэнцэн өдөр болго уулзаад одоо сүмийн жаягч юм уу те ингээ нөгөө мөргө эргэл мөргөлөө ингээ хийгээд эхлэхээр зохион байгуулалтанд ороод ирэхээр цаанаасаа ямар хэрэгцээ гарч ирж байгаа гэхээр энэ одоо Монголын хууль ёсоор бол энэ чи одоо төрийн биш байгууллага тий одоо сайн дурын эвлэлдэн нэгдсэн байгууллага. Тэгэхээр энэ эвлэлдэн нэгдсэн байгууллагууд чи одоо хүний ямар хүн удирдагч нь байх юм. Тэгээ яаж зохион байгуулагдах гэсэн асуудал яригадад ирэнгүүт угаасаа баруунд Солонгос те энэ тэндгүү одоо орж ирсэн мишнерүүдийн газарт бол угаасаа Библийн сургууль гэж байгаа, цуглаанууд гэж байгаа институтууд нь угаасаа байж исэн. Тэгээ Монголд ийм институт анх байгуулагдах хэрэгтэй юм байна гэж үзээд тэгээ зарим нэг ийм институт байгуулах зорилготой хүмүүс нь 92 онд орж ирээд тухайн үеийн чуулганы залуу удирдагчдыг цуглуулад
ийм модуль гэж одоо ярьдаг юм богино хугацаанд ийм эрчимтэй хичээлүүд заагаад эхэлж л дээ. За. Тэгээд тэр нь 92 он баггүй 92 оноос эхэлсэн гэсэн үг. Тэгээ 92 оноос ийм эхлээд ирэнгүүт чинь 93 онд чинь улс чинь нөгөө энэ төр шашны хууль гэж гаргах шаардлага тулгараад. Тэгээ 93 ондоо тийм хууль гаргасан юм. Одоо тэр нь 93 оны шашны хууль. Тий. Одоо тэр чинь Монгол улсад миний бодлоор анх удаа л гарч байгаа шашин төрийн хууль байх. Тэгээд сонирхолтой одоо хүртэл шинжлэхдэггүй шүү дээ тэр хууль. 93 оных руу явж байгаа. Тэгээ 93 оны үед чинь тухайн үед яг ингээд нийт тоолохоор нэг 8 цуглаан аль бие ёсоор үлийн зөвшөөрөгдсөн байдаг юм байна. За 93 оны яг тэр хууль гарч явах үед 8 цуглаан. Тэгээд тэр 8 цуглаан дундаа ийм төв байгуулъя гэж яриад сургалтын төв байгуулъя гэж яриад. Тэгээ анхны нэгдсэн тэр 8 цуглааны дунд байгуулсан сургалтын төв нь тухайн үед Библийн сургалтын нэгдсэн төв BSNT гэж байгуулагдаж явж. Тэгээ энэ процесс маань их олон жил өрнөсөн. Дундаа мэдээж хэрэг энэ үедээ бол үйл ажиллагаагаа хийгээд сургаа явж исэн. Гэхдээ нөгөө энэ улсын хууль эрх зүй, зохион байгуулалтын интерес болоо нэлээд өрнөж жагаад. Тэгээ аль бие усны нэгдмэл ийм байгуулагдсан болохоор 95 он байхгүй. За би ингэж асуугаад байгаа юм. Ер нь олон ч хүмүүс надад ингээд нэвтрүүлэг бэлдэж яхад хэлсэн. За мэдээж одоо шашнуудын аль болохоор ингээд шашнуудын төлөө би бүр нэгд өдөр бөөмөргөлийн төлөөлөлтөж уулзах гэж байгаа. Тэгээд ялангуяа ийм олон жил тогтцсон ийм институт гэдэг юм уу онол номлол ингээд хэдэн зуун бараг мянган жилээр явцсан ийм шашнуудаас бол асуухтаа заавал миний нэг юм асуугаад байгаа юм. За бурхан гэдэг ойлголт за одоо англи хэлээр бол God гэдэг шиг байна тий. Тэр God гэдэг ойлголт одоо христийн шингэхэд дотроо бидний мэдж байгаагаар л 2 3 том урсгал байна тий. Ромын католик тэгээ протестант за тэгээд үнэ албартан гэх. Тэгэхээр тэр God бурхан гэдэг тэр ерөнхий хугтхуун ойлголт Библиэлд байгаа ойлголт энэ Ромын католик протестант үнэ албартан шашин гэдэг юм урсгал жанртаа өөр байдгүй хамгийн ихний асуулт нь. Өөрөөр ойлголт салбарладгүй ойлгох асуултыг нь ойлголоо. Тэгэхээр бид нар чи одоо энэ Библи гэх нэг л номтой. Энэ нь бол нэг л. Бид нар чи гэдэг нь бүх христийн шашин. Тэг бүх христийн шашин. Гэхдээ жоох ялгаа байгаа. Гэхдээ би ялгааны сүүл рүү гэлээ. Бүх христийн шашинтнууд Библи гэдэг ганцхан номтой. Тэгэд энэ Библи гэдэг ном нь дотроо 2 номоос бүрдээд байгаа байхгүй юу? Ер нь бол 2 ном. За тийм байсан. Тийм байлээ. Тэгээ эхний ном нь болохоор хуучин гэрээ. Тэгээ хоёр дахь нь шин гэрээ гэсэн нэг ийм 2 номоос л бүрдэж байгаа. Тэгээ зузаанаар нь харах юм бол ингээ харахаар хуучин гэрээ нь илүү зузаан. Шин гэрээ нь ийм нэмгэн ийм 2 номноос бүрдэж байгаа гэсэн үг. Тэгээд яагаад би энэ 2 номноос бүрдэж байгаа гэж ярьж байгаа юм бэ гэхээр хуучин гэрээ ном одоо Христэд итгэгч бид нарын одоо Христ итгэлийн бүх одоо урсгал чиглэлүүдийн нэрлдэг нэр нь хуучин гэрээ баггүй юу? За. Гэтэл энэ хуучин гэрээ гэдэг ном нь өөрөө Юудэн буюу еврейн шашны Библи баг. За. Ойлгож байна тийм. Юудэн бол еврейн шашны Библи. За. Тэгэнгүүт яг энэ хэсэг дээрээ Христ итгэл еврейн шаш хоёр нэгдчихдэг гэсэн энэ хэсэг дээр. За. Одоо тэгэхээр Христ итгэлийг анх эхлүүлсэн хүн бол Есүс Христ. Манай эртний одоо тэрнээс нь болоод барууны соёл иргэншил чинь бүр одоо энэ тоолж байгаа манай эртний тоолол буюу Before Christ гэдэг яваад шиг байна. Одоо бид нар чи 2026 оны 6 сарын 11 ингээд тоолж байгаа энэ тооллыг тухайн үед барууны чуулган нь Есүсийн төрсөн он гэж үзээд шин тоолын системийг эхлүүлсэн тоол байхгүй юу? Одоо Есүс төрснөөс хойш 2026 жил болцсон гэсэн ерөнхий нэг тийм ерөнхий утгаараа дараа нь зөрүү гарсан. Гэхдээ одоо ерөнхий утгаараа бол ийм. Тэнгүү тэр ном чинь энэ шинэ гэрээ гэсэн үг байхгүй юу? Есүс төрснөөс хойш тий. Тэрнээс өмнөх одоо энэ хуучин гэрээ бол Есүсээс манай эртний өмнөх гэхээр буцаага тоолчдаг шүү дээ тий. Тэгээ буцаага тоолчхоор тэр чи одоо анх энэ номыг бичсэн Мосе болохоро одоо хуучин гэрээний номыг бичсэн гэж ярьж байгаа хүн Мосе гэдэг нэртэй иш үзүүлэгч хүн байсан гэж яригж байгаа энэ хүн нь манай эртний өмнөх 2000 жилийн үед амьдарч исэн гэж үздэг ерөнхийдөө. За арич 2000 шүү 1500 жил орчим үед одоо цаг хугацаа буцаагаад ухсарахаар манай эртний өмнөх 1500 жилийн орчим Мосе байсан. Тэрнээс даруй 500 жилийн өмнө Авраам гэдэг нэртэй нэг хүн байсан. Тэгээ 2000 жилийн өмнө Авраам амьдарч исэн юм. Тэгээд Библи яг шинжлэх одоо энэ чинь нөгөө барууны шинжлэх ухаан чинь өөрөө Библиэр үндэслээд явж байгаа учраас энэ судалгаа чинь баг манай эртний
барууны шинжлэх ухаанууд үүсээд заавал хэдүүлээ барууны шинжлэх ухааныг манай эртний 1000-ад оны үед явж эхэлсэн гэж үзэх юм бол даруй 1000 жилийн ийм судалгаа байгаад байгаа байхгүй. Тийм баг. Тэгээ би соёлчод тэр чигээр энэ дээр л би чи өөрөө нөгөө энэ теологи судалгааны бакалаврыг нь хамгаалаад тэгээд дараа нь Сингапурт очиод мэргэжлийн мастрыг нь хамгаалаад ирсэн байхгүй. Тэгэхээр би тэр талаар ерөнхийдөө бараг 7 жил сурцсан гэсэн үг байхгүй. Тэр энэ шинжлэх ухааны мэдлэг юм. Тэгэхээр тэн дээрээс ингээд тооцоод үзэхээр Библи ер нь бол хамгийн их Библийн хуучин гэрээний хамгийн ихэнхийг нь Мосе бичсэн гэж ерөнхийдөө хүмүүс судалгааны үр дүнд хэлдэг. За. Тэнгүүд Мосе ч манай эртний 1500-ад оны үед Библийг бичиж эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Тухайн үедээ Библийг хуучин гэрээг бичсэн гэсэн үг. Тэгээд тэр хуучин гэрээн дээр үндэслэн еврей шашин чинь одоо хүртэл явж штэ. Одоо Иерусалим еврейчүүд байж л байна. Тэ нэг юм савар юутай хувцастай хар хувцастай хүмүүс. Тэд нар бол яг хуучин гэрээнийхээ номыг бол ингээл яг барьж байгаа. Одоо Христ итгэгч нар хуучин гэрээг нэрлэдэг. Гэтэл еврей шашнууд болохоор энэ номоо Библи л гэж нэрлэж байгаа байхгүй юу? Ер нь бол хуучин гэрээг л Библи гэж нэрлэж байгаа. Тэгээд тэдний судалгаагаар тэгэхэр чи манай эртний 2000-ад оны 1500-ад оны үед бичигдсэн. Тэнгүүтээ сүүлдээ ингээд нөгөө нэг шинжлэх ухаан зарим үед хөгжсөн судлаач нар байсан Европ те, зарим үед дундад зуунд ч хөгжөөгүй судлаач нар бас асар их байсан те. Бид нар мэдж байгаа эмэгтэйчүүдийг чи ингээд шулам гээл халаа те. Тэгэхээр ингээд амьд тэр үеийн эрдэмтэд судалгаа хийжсэн л гэсэн үг л те. Тэгээ тэдний зарим нь судлаад одоо бурхан ертөнцийг бүтээсэн гэж Библи өөрөө хэлж байгаа. Ялангуяа Библи номны эхний 1-р бүлгийн одоо энэ Библийн хуучин гэрээний 1-р бүлгийн 1-р ишлэл дээр л нэг ийм үг байгаа байхгүй. Ямар үг байгаа даа гэхээр эхэнд за би эндээс уншчих тий амлаа тий. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэдэг юм байна. Хамгийн ихний мөрөө. Тий хамгийн Библийн одоо хуучин гэрээний хамгийн ихний хамгийн ихний өгүүлбэр багхгүй. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэдэг. Тэгээ нөгөө шинжлэх ухаанч хүмүүс чинь судлаад байж тий. Европын шинжлэх ухааны суурьчин энэ христтгэлийн судлал байхгүй юу. Тэгээ эдгээр судалж хагаад бурхан тухайн үедээ л дундад зууны үедээ л нэг тийм дүгнэлт хийж Библийг бурхан ер нь ертөнцийг энэ орчлон ертөнцийг яг энэ бүтээсэн цаг хугацаанд манай эртний өмнөх 4000-ад оны үед бүтээж гэж. За. Одоо энэ Библи нөгөө теологи судлалтай маргаантай байдаг сэдв багхгүй. За. Гэтэл орчин үеийн шинжлэх ухаан болохоор ч нөгөө нэг ураны задрал мадрал гэл ингээл тооцоол те. Бараг 2-4 тэрбум жил болсон гэл одоо ингээл орчлон ертөнц бүтээгдэд үүсээд тэгээд дэлбэрэлт болоод ингээд 4 тэрбум жил болжээ гэсэн тийм тооллууд ингээд байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг христтгэлийн теологи судлал дотроо энэ нь бас их маргаантай. Нөгөө 4 тэрбум жил болсон гэд орчин үеийн шинжлэх ухаанд үндэслэж байгаа Библи судлаачтай болохоор урт хугацааны дэлхийн онол гэдэг бүлэг бай тий. Нөгөө нэг 4000 гэж итгэдэг бас нэг нэлээд хэсэг хүмүүс бас байна. За 4000 жилийн өмнө яг ингэ бүтээсэн. Тэрийг болохоор богино дэлхийн онолтой хүмүүс гэдэг ингээд тосгон салгаар ингээд хоёр бүлэг маргаантай бас энэ нөгөө асуудал философи шашны маргаан өрнөд байгаа учраас. Тэгээд ингээд бурхан ингэжээ. Тэрнийг нь Мосе болохоор бурхантай тодорхой ингээд харилцаад тэгээд 1500 жилийн манай эртний өмнөх 1500 оны орчим Библи бичээд эхэлж хуучин гэрэг. Тэгээ хуучин гэрэг бичсээр байгаад 1500 оноос эхэлж бичсээр байгаад хуучин гэрээ чи ерөнхийдөө манай эртний 400-ад оны үед баха орчим дууссан гэж үздэг. Бичигдэж дууссан. За. Тэгэхээр даруй одоо гэхдээ зарим нь бас их маргаантай. Энэ он чинь нэг тооцсон онууд биш те. Зарим нь уушгаа зарим нь хоошгаа. Тэгээ ингэсээр байгаад ерөнхийдөө хуучин гэрээг чинь нэг тийм 40 орчим хүн бичсэн. Ном болгоно нь өөр хүмүүс бичсэн. Тэгээд 40 орчим хүмүүс 2000 жил орчим энэ ийм хугацаатай бичиж. За. Тэнгүүд ингээд манай эртний он дуусаад Есүс төрлөө тий. Ер нь бол ингээд хуучин гэрээ хаагдаад нэг 400 манай эртний өмнөх 400 орчимд хаагдсан гэж үзэх юм бол тэр завсар нэг ийм 400 жил ингээд өнгөрөөд энийг болохоор нөгөө судлаач нар маань хоёр гэрээний хоорондын үе гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгээ шинэ гэрээний нөгөө алдарт Есүс Христ гарч ирээд тэгээ Есүс Христ гарч ирээд Библиэл дээр ингээд энэ нөгөө шинэ гэрээний зохицлуудыг уншиж хахад хуучин гэрээний нөгөө эрдэмтдтэй чи асар их маргаа өрнүүлсэн байна. Нөгөө хуучин гэрээний судлаач нар одоо еврей шашнуудтай тий та нар бурхны тухай зөв ойлгоод байна, буруу ойлгоод байна. За. Тэгсээр байгаад Есүс өөрийгөө болохоор тухайн үедээ юу гэж хэлсэн бэ гэхээр би бол бурхнаас илгээгдсэн хүний биеийг өмссөн бурхан магамаа гэсэн ерөнхий юм. За. Одоо за тэгдэ хүмүүстэй гэж
Хүмүүс ч ер нь бол итгэдэггүй байсан ч тэгж ойлгодог те. Есүс өөрийгөө бурхны хүү гэдэг. За тэгээд Есүс бурхны хүү болж ирэнгүүтээ манай 1 оны үед ирэнгүүтээ 12 хүнийг ингээд дагалдуулж амьдрсан байгаа. За тийм байсан. 3 жил орчмын турш одоо ингээд зааж те өөрийнхөө сургаал нэг зааж. За тэгэл тэр 12 хүнээс л шинэ гэрээ бичигдсэн. За. Тэгээ шинэ гэрээ маань Есүсийн амьдрал, Есүс загалмай дээр цовдлогдоод өгсөн. Ромын хуулиар загалмай дээр цовдлогдож өгсөн. Тэр нэг манай 40 орчим оны үед өгсөн гэж үзэх юм бол яг бодиттой тоолоор бол 33 наснд өгсөн байхгүй Есүс. Загалмай дээр цовдлогдсон. За. Түүхэн дүгнэлтээр бол 33 наснд. Тэгээд тэрийг бид нар нэг 40 орчим оны үед, манай 40 орчим оны үед өгсөн гэвэл тэндээс эхлээд нөгөө дагалдагч нар нь Есүсийн тухай бичиж эхлээд. Тэгээд манай нэг 100 орчим оны үе хүртэл нэг 60 жилийн хугацаанд шинэ гэрээ бичсэн байна. Есүсийн тухай л бичигдсэн гэсэн энэ шинэ гэрээ бүгэлсэн. Тэгээд мэдээж хэрэг шинэ гэрээний дотор зарим Есүсийн тухай юм байгаа, ирээдүйн тухай юм байгаа, янз бүрийн Бурхны тухай мэдээж хэрэг маш их байгаа. Тэгээ ийм бичигдээд манай 100-аад оны үед шинэ гэрээ нь дуусаад тэгээд тэр 100-аад оны үед дууссан гэрээг чуулганы удирдагч нар ярилцаар байгаад манай 300-аад оны үед энийг ерөөсөө шинэ гэрээ гэж нэрлэнэ гэдэг ингээд тогтоод үнээд тэгээд шинэ гэрээний ерөнхийдөө дүгнэлт манай 300 оны орчим үед хаагдсан гэсэн байна. Тэгээд ингээд шинэ гэрээ хуучин гэрээ болоод энэ дээр үндэслээд Христ итгэл өөрөө энэ хоёр номон дээр үндэслээд институц нь хөгжөөд пасторууд нь хөгжөөд одоо ингээд 2000 жил хөгжиж сүүлийн Христ эднийд битээрээ уг нь хонхгол ирээг байхгүй юу? Ирэх юм бол тэгээд хончдсан байна. Энэ хормор. Тэгээд шинэ гэрээ мэн хаагдаж дуусаад за голдуу одоо шинэ гэрээний яг шалгуурууд гэж зөндөө нэг шинжлэх ухааны зөндөө юм ярьдаг. Тэнгүүд голдуу шинэ гэрээ чинь нөгөө Есүсийг нүдээр гэрчилсэн хүмүүс битсэн. За Есүс нөгөө дагалдажсэн хүмүүс. Тэр шалгуураар нөгөө шинэ гэрийг хаачихгүй. Манай 300 оны үед нүдэн гişнэр бичигдсэн номнуудыг л бид нар баталгаатай номнууд гэж үзнэ гэдэг ингээд шинэ гэрийг тухайн үе манай 300-аад оны үед бас нэг том хурал байдаг байхгүй. Бүх пасторуудын хурал. Тэгээ тэр пасторуудын хурлаар тэгээ тэр нь амар инээдтэй тэр хурлыг сүүлийн үед нөгөө Давинчигийн код гэдэг кино мэн айгу буруугаар тайлбарлаад. Тийм үү. Тэр Давинчигийн код чинь тэрнээс хурлын тухай байхгүй юу? Тэр манай өмнөх 300-аад оны үед болсон тэр одоо юуны Нисен зөвлөл гэдэг Константин гэдэг Ромын хаан болсон тэр зөвлөлийн талаар тэр хурал яах гэжсэн бэ гэхээр голдуу энэ нөгөө нэг гаж урсгалуудын олон бичээсүүд үүссэн байсан учраас цэвэр бичээсүүдээ шалгаруу үлдээгээд Библийн одоо энэ шинэ гэрээний номнуудыг эцэслэн тийм хурал болох үедээ шалгуурууд тавигдаа тэгээд хаанад эцэслэн батлаад ингээд Библийг баталж ирсэн хурал. Тэгээд тэрийг Давинчи гэдэг нөхөр жоохон ингээд нэг өөрөө номоо зарахын тулд ингээд фантази мэдээж уран зохиолын фантази шүү дээ. Тэгээд ингээд нөгөө бөө маргаа өрнүүлээ тэгээд одоо нэг Есүсийн дагалдагчдын нэг нэмэгтэй байсан гэдэг одоо ингээд бөөн юу тухайн киноны үед бол зөвлөл маргаа нь болж л байсан л та. Тэгээд тэр хурлаар ерөнхийдөө энэ киноны асуудлууд нь эцэслэгдээд шалтгаан нь аюул олон гаж тийм номнууд гараад тахгүй юу? Тухайн хаадын үед аюул гаж урсгалын асуудал газар аваад ингээд буруу тайлбарлаад нөгөө одоо ортодокси гэдэг энэ үг болохоор үнэн алдартан гэж бид нар монголоор авчирсан. Тэр нөгөө үнэн номнуудаа эцэслэн авч үлдэх гэсэн итгэл үнэмшлийн тийм тэмцэл байхгүй юу? Бас за. Тэгээд шинэ гэрээ хаагдсан. Тэгээ шинэ гэрээ хаагдах үед Есүсээс өөр бурхан байхгүй. Тэгээ Есүс бол бурхан гэдэг дээр Христ итгэл. Яг л Христ итгэл гэдэг чинь ерөнхийдөө Есүсийн дагалдагч нар байхгүй. Хуучин гэрээний дагалдагч нар биш, Есүсийн дагалдагч нар. За, Христэд итгэгч нар. Хуучин гэрээний дагалдагчдыг бол бид нар еврейн итгэл үнэмштэй, еврейн шашинтай юудэ хүмүүс гэж үзээд байна. Шалтгаан нь хуучин гэрээ өөрөө айгүй тийм нэг улс төвтэй байхгүй. Израиль төвтэй, Израиль төвтэй. Израиль гэдэг улсын хуучин гэрээ баг бүхэлдээ Израильчууд л аврагдана. Бурхан Израильчуудыг л онцгойлон сонгосон гэж ярьдаг. Тэгмүүд Есүс өөрөө Израиль хүн. Тэгээ гарч ирэнгүүтээ Бурхан зөвхөн Израильчуудыг сонгоогүй маа харин бусад бүх үндэснийг Бурхан бүтээсэн юм аа. Тийм учраас надаар дамжсан хүмүүс нь Бурхантай харилцах авралыг авнаа гэх ингээд нөгөө еврейчүүдээс юуг нээж өгсөн байхгүй юу? Бусад үндэстэн рүү одоо нээсэн хүн нь Есүс Христ өөрөө байхгүй. Тэгээд тэр Бурхны хийсэн гэрээг нь өөрчилсөн учраас шинэ гэрээ гэж хэлж байгаа. Хуучин гэрээг нь тийм Бурхны хийсэн хуучин гэрээг өөрчилсөн учраас шинэ гэрээ гэж хэлээд шинэ гэрээ гэдэг номыг Есүс өөрөө бичиж дагалдагч нараараа дамжуулаад бичиж үлдээлгээд ингээд Христийн шашин шинэ гэрээн дээр суурилж өгсөн гэсэн.
За тэгтэл юм нөгөө явдггүй учраас нөгөө юм хүн төрлөختн чинь янз бүрийн зэдэл идэг учраас дараа нь гинт Есүс Америкт ирсэн гэдэг нэг хэсэг нөтөд тавьж гарч ирээд. Тэгээд тэр нь Мормоныхан баггүй юу? Мормон гэдэг итгэл үнэс. Тэр Йосеф Смит гэдэг нөхөр чинь л одоо Есүс Америкт ирсэн гэдэг түүх зохиос юм уу? Яасын одоо энийг бол Мормонуудаас л асуусан тийм баг тий. Тэгэхдээ тэд нар нэм шин шашныг гаргаад ирэхгүй юу? Одоо энэ Мормоны хожимын үеийн гигантнууд хоёр явдаг нөхөр. За тий. Тэд нар чинь гараад ирэнгүүт нөгөө уламжлалт энэ протестант одоо энэ Христ итгэгч бид нар болохоор Мормоныхныг гаж урсгал гэж хэлж байгаа. Энэ бол одоо түүхэн Христ итгэл биш, гаж урсгал. Тэгэнгүүт тэр чи одоо ингээд сая одоо болохоор Солонгост бол тийм юмнууд аюул хөрөмжил байна л да. Есүс Солонгост ирлээл гин тийм Солонгост ихтэй эмэгтэй гин ингээд. Тэд нар чинь дахиад нэг юм Солонгост төвд гаж юм сони юм хийнэ гэдэг хэрэггүүт. Энэ болгоны чинь нөгөө Христийн пасторууд Монголын нийгэмд гарч ирээд гаж урсгал гэж зарлангууд нөгөө та нар адилхан юм байж юунда бив энийг гаж гэдэг юм бэ гэдэг одоо ингээл яриа эхлэн гэсэн. Тэгээ мөн гэж нэг гаж нөхдөөд байна. Тэгээ одоо сүүлийн үед амар газар авч байгаа шин тэнгэр шинэ газар гэж нэг юм сонин солонгос хүнийг шүтдэг нэг юм тэгсэн мөртлөө Библи уншуулад идэг. Аюу хэцүү. Тэгээ ингээ холион банд болгоод идэг юм шинэ гаж юмнууд зөндөө гараад ирсэн. Тэнгүүд би нөгөө эхэндээ хэлсэн шигээ тийм. Христийн урсгал болгон бас зөв гэж үзэхгүй гэдэг чинь ерөөсөө энэтэй л холбоотой. Ерөөсөө л энэ шинэ гэрээгээл Библийн ном, хуучин шинэ гэрээгээл Библийн ном гэж байгаа нь уламжлалт одоо протестант, католик тий үнэ алдартан гэсэн ийм гурван том урсгал байна тий ер нь дэлхий дээр. Энэ гурав хоорондоо зөрчилдсөн зарим нэг түүхэн зөрчилдөөнүүд байгаа. Гэхдээ энэ гурвал гурвалал энэ номоо барьдаг байхгүй шинэ гэрээний хуучин гэрээний номоо. Анхны асуулт руу одоо би дахиад мөр лавлаа. За сая бол оршил мэлээ явлаа тий. Ингэхээс ч ураагүйсэн байх гэж бодож байна. Тэгэхдээ би дахиад асуух гэж байгаа. Тэгвэл энэ гурван том Ромын католик, протестант, үнэ алдартны энэ гурван том христийн шашны урсгал яг гурвла хугтхууны гэдэг юм ойлголтын хувьд бурхан гэдгийг ингэж үзнэ, үгүй ингэж үзнэ гэдэг маргаан бол байхгүй. Ер нь бол маргаан байхгүй. Яг тэр бурхан гэдэг ойлголт дээр бол ямар ч маргаан байхгүй. Зүгээр жижиг наад одоо юу гэдэг юм бэ бидний ойлгохгүй байгаа тийм жижиг юм гаж маж гэдэг юм маргаан байд юм шиг байна. Цуглааны бүтцийн хувьд католик, протестант хоёр ялгаатай. Бүтц нь католик нь болохоор Ромд сууж байгаа тэр папыг та нар дагаж шүтэх ёстой гэж ярьдаг. Гэтэл протестант үгүй бид нар Христтэй л шүтэх ёстой гэж ингэж чуулганы бүтцийн хувьд ингэ ялгаа авчдаг. Үнэ алдартны сүм Ромын католик сүм хоёр болохоор бүр протестантаас өмнө ч салсан. Манай эртний 1000 оны үед салсан баг энэ хоёр. Тийм баг. Энэ хоёр салцаантаас болоод хоёр тийш яваад авч. Голдуу энэ нэг чуулганы бүтцийн асуудал, эрх мэдлийн асуудал тий. Ромын папт хэн захирдах вэ гэдэг асуудалтай холбоотой энэ асуудлаа. Тэгэхээр чуулганы бүтцийн асуудлуудаар л салдаг болохоос биш цаана итгэдэг нөгөө бурхан эхнийхэн теологоос хэрэлдээд идэх юм. Хэлдэхгүй. Би бол тийм үү. Би үл сүлдээ бүр жоох ингэж манахгүй юу. Эднэр нэг нь ингээл одоо чи Нээсийг бурхан гот нүүд наадах чи бурхан биш ээ гэж. Эсвэл бид нар бурханыг ингэж тодорхойлгоод үгүй бид нар бурханыг бүр ингэж тодорхойлно гэд суур тэр бурхны тодорхойлтоос ингээд хоорондоо ингээд 3-4 салаа явцсан юм болоо гэж бодохгүй юу. Тий суур бурхан бол суур бурханыхаа теологи дээрээ нэгдмэл байгаа Христ ер нь бол Христ итгэлийн юмнуудыг нэгтгэж байгаа нэг тийм том байгууллага байдгийг сүүлийн үед л гарч ирж байгаа юм нэгдмэл. За. Тийм дэлхийн евангелийн эвсэл. Евангелийн эвсэлгээ сонсч ирсэн. Тий, дэлхийн евангелийн эвсэл гэдэг тийм байгууллагууд нэг нэгтгэж эхэлж байгаа байхгүй юу? Одоо суур нөгөө нэг онлын үед ямар ч ялгаагүй мөртлөөсөө жоох наан байгаа энэ зан үйл тийм юуныхаа үед ялгаатай юмнуудаа ингээд за энэ хоёр дахь энийг бид нар чинь теологч нар хоёр дахь асуудлууд. Хоёр дахь асуудлуудаар маргаантай юм дээр хэдүүлээ бие бинийгээ төвччихье. Харин угаасаа теологийн асуудал дээр маргаангүй ингээд нэгтгэхэд явъя гэсэн нэг нэгдмэл шинжтэй. Гэхдээ энэ нь захирна гэсэн үг биш байхгүй эрх мэдлээ. Зүгээр л эв нэгдлийн шинжтэй нэгтгсэн ийм Христ итгэлийн болохоор нөхөрлөл гэж ярьдаг, fellowship гэж ярьдаг. Тэр нь зүгээр ингээд хоорондоо уулздаг нэгдсэн талбарыг дэлхийд даяар сүүлийн үед бий болгож эхэлж байна. Бие бинийгээ зан үйлийг төлөв зөвшөөрнө. Энэ завсар чи юу ороо явчихдаг гэхээр улс орон болгоны нөгөө хаад улс төрийн үзэл баримтлал ороо явчихдаг учраас хуучин бол ерөөсөж чаддгүй байж. Дэлхийд дээр тий хаад хоорондоо байлдал гэх юм бол тэгэл улс төрийн байлдаа эхлэх юм бол энэ читгэл үнэмшил яаж чадахгүй энэ сүм чуглаан юм мэдээж хэрэг нөлөөтэй. Гэхдээ юм хэлж чадахгүй. Тэгтэл одоо ч нөгөө улс орнууд чинь нэгтрэх юм дэлхийн даяарчл гэдэг юм асуудал яригдж байгаа учраас улс төрийн үзэл баримтлалаас ангид итгэл үнэмшлийн үед нэгдэг юм байгууллагууд гараад байгаа байхгүй. Ийм л шинжтэй. За тэгвэл ямар ч үсэн
одоо бурхан гэдэг тодорхойлолт руугаа би пастораас асуугаад цаашаа гүнзгээр явах бай. Тэгэхээр нэг тодорхой юм тэгвэл Христийн шашин дотроо одоо 3 том урсгал. За Ромын католик одоо манад папла мөртлөө альчиллаа тий. Ромын католик за ингээд одоо магадгүй манайх ихэнхдээ Солонгос Америкаар л илүү төлөөлөд байх шиг байна. Протестант урсгалыг тий. Протестант тэгээд Оросуудаар илүү сайн мэдэх үнэ алдартны шишин гэдэг. Энэ ингээд 3 том урсгал бол бурхан гэж юу вэ? Бурхан ямар мөн чанартай вэ гэдэг тэр Библиэлд өгсөн мөн чанар нь бол огт одоо юу гэдгийг зөрчилддөггүй буюу яг нэг үнцэнтэй юм бэ. Нэг үнцэнтэй. За гэтээ нэг жоохон мэдээж хэрэг жоохон ялгаатай тайлбарладаг юмнууд бол байгаа шүү. Ялгаа гэхдээ яг мөн чанар нь адилхан. Юус адилхан. Яг мөн чанар адилхан гэд хэлж байгаа юм бэ гэхээр энэ мөн чанар нь еврейн шашнаас юудын шашнаас ялгаатай байхгүй. Юудын шашин болохоор хуучин гэрээнд цорын ганц бурхан байгаа гэж хэлдэг. Цорын ганц бурхан. Энэ тал дээр юудэ болон Христ итгэлтнүүд тэр байтугай исламын шашнууд бүгдээр адилхан. Энийг философийн төвшөнд монотеизм гэж нэрлэдэг байхгүй. Нэг бурханд үзэл. Нэг бурханд үзлийнхээ талаас харах юм бол энэ Христ итгэл, еврейн шашин, исламын шашин адилхан. Нэг бурханд үзэл. Тэгээ тэр бурхан хэн бэ гэдэг дээр бүгд маргаантай. Хэн бэ? Юу нэг бурхантай л гэсэн. Гэтэ хэн бэ гэдэг нь шал өөр юм ярьдаг байхгүй. Исламынх нэг өөр юм яриад, еврейчүүд нэг өөр юм яриад, Христ итгэлийнх нь нэг өөр юм ярьдаг. Еврейчүүд бол яагаад одоо би эндээс наривчлаад еврей нөгөө 3 гол урсгалын Христ итгэлийн ялгаа нь юу вэ гэхээр Есүсийг бурхан гэж бид нар үздэг байхгүй. За еврей шашинтнууд болохоор Есүс бурхан биш ээ. За тэндээс ингээд еврей шашин Христ итгэл хоёр салаа авчиж байгаа гэсэн. Тийм байна. Тэгээд тэр манай эртний 300-аад оны үед босон тэр нэг хурлын тухай ярьж байгаа байхгүй юу? Одоо энэ түрүү нөгөө жишээ болоход Да Винчигийн код ярьсан тий. Тэгээд тэр хурал дээрээс ер нь бүх тухайн үед байсан католик ортодоксын бүх пасторууд цуглаад энэ бурхныхаа мөн чанар дээрээ тогтцсон байна. Тэр бурхныгаа юу гэж нэрлсэн бэ гэхээр нэг шинэ нэр томьёогоор нийлсэн. За гурвал гэж. Гурвал гэдэг нь англиканаар болохоор Trinity гэж. Тий аюул сонсч ирсэн. Trinity буюу гурвал. Энэ гурвал гэдэг үг нь болохоор Библиэлд байдгүй. Энэ өөрөө теологийн нэр том яахгүй. За. Нөгөө бодож олсон одоо хүмүүсийн нэрзүүлж олсон нэр том гэсэн. Тэгээд тэр нь болохоор 3 бурхан байгаа гэсэн. Нэг нь болохоор одоо тэр хуучин гэрээний үеэс ирсэн эцэг бурхан. За. Одоо хамгийн нөгөө нэг хуучин гэрээн дээр еврейчүүдтэй харьцаж ирсэн тэр бурхан байхгүй юу? Эцэг бурхан. За. Тэгээ хоёр дахь нь Есүс Христ. За мэдээ. За. Гурав дахь нь энэ Библиэлд байнга ярьдаг нэг тийм ариун сүнс бурхны тухай ярьдаг. Ариун сүнс гэж. За. Тэгээ энэ 3 бурхан бол гурвал бурхан. За гэж Христ итгэл томьёос. Христ итгэлийн тэр үеийн бүх бас одоо хүртэл тэрэндээ Христ итгэгч нар итгэдэг гэсэн үг. Энэ томьёолт. Гурвал бурхан гэж. Тэгэхээр энэ гурвал бурхан өөрөө хоорондоо хайрын харилцаатай. Тийм учраас хүн төрлөختнийг бие биентэйгээ хайрын харилцаагаар амьдраарай гэж сургадаг гэсэн үг. Ерөнхийдөө. За уучлаарай байж байгаа. Ингээ тэгсэн чинь за одоо ингээд би ч асуулгүй та ингээд өөрөө та бурханы тодорхойлолт руу яваад орчлоо шүү дээ. Тэгсэн Христийн шашинд 3 бурхан байгаа мó? Буддизм ч нэг олон бурхантай. Тий. Тэгсэн буддизм бурхан бол арай өөр болоо явцсан. Тэр бол яг үндэ бурхан байхгүй зөвөр ингээд ухаарсан гэгээлсэн хүн гэсэн. За тэгсэн чинь миний ойлгож ирснээр бол одоо за монотеизм буюу нэг л бурхан байгаа. Гэжсэн та болохоор надад одоо 3 бурхан байгаа гэж яриад байна шүү дээ. Тийм шүү дээ. Өнөө. За энэ ч одоо тэгээд нэг бурхан байгаа мó 3 бурхан байгаа мó? Тий. Энэ дээр л одоо нөгөө бусад монотеист шашнуудаас Христ итгэл ялгараа авчиж байгаа. За одоо бусад монотеист шашин буюу еврейн шашин, юдаизм гэж нэг еврейн шашин, ислам хоёр бол ерөөсөө нэг л бурхан байна. За. Тэгээ тэрийг еврейн шашин болохоор тэр нэг бурхан нь болохоор Христ итгэлийн нөгөө эцэг бурхан буюу бурхан байхгүй. Еврейн шашин яриад байгаа. За. Тэрэн дээр бол еврейн Христ итгэл Христийн шашин ямар ч юу байхгүй. Зөрүү байхгүй асуудал. За тэр бурхан гэдэг дээр нь. За. Яг л угаасаа Христ итгэлнүүд хуучин гэрээ баримталдаг гэсэн. За. Нэгсэндээ Христ итгэл бол еврейн шашны үргэлжлэл гэж тэр талаас нь хэлж байна. Гэтэ ялгаатай юм нь юу гэхээр Есүсийг бурхан гэж үзээд, ариун сүнсийг бурхан гэж үзээд
Тэгээд Христ итгэл эртнээсээ нөгөө нэг томьёолсон гэсэн шүү дээ би. Пасторууд томьёолсон, эрдэмтэд энэ дээр нь ажилласан. Тэгээд тэр эрдэмтэд нь одоо хүртэл Ромын пап хүртэл энэ дээр ажиллаж байгаа. Тэгээд том нөгөө энэ бурхны тухай ярьж байгаа. Үнэ алдартны одоо тэргүүн эцэг Оросын үнэ алдартны тэргүүн эцэг Кириллч гэсэн энэний тухай ярьж байгаа. Протестантын одоо бүх пасторууд, хэдэн мянган пасторууд байна, хэдэн сая пастор бүгд л энэний тухай ярьж байгаа. За. Гурван бурхан байгаа гэж. Тэгээд тэр гурван бурханыг яг эн чинь одоо цэвэр философийн теологийн асуудал байхгүй, библи судлалын философийн асуудал. Тэрнийгээ бид нар чи ерөнхийдөө юу гэж тайлбарлаад байгаа гэхээр нэг бурхан юм шиг мөртлөөсөө гурван илрэлтэй. За. Гурван илрэлтэй. Ингүүл аяг ойлгомжтой. Гурван илрэлтэй боловч нэг бурхан. Тэгээд энийгээ нөгөө тайлбарлаж байгаа нэр томьёо гурвал байхгүй. Нэг бурхан биш. Гурвал бурхан. Гурвал юм уу? Тий, гурвал гэдэг чинь угаасаа монгол хэлний мөн чанараа ч гэсэн те нэг дотроо нэг мөн чанартай. Тий. Энэ бид нар чи одоо Монголд сүүлийн 30 жилийн теолог судлал хөгжлөө шүү дээ. Тий. Тэнгүүд бид нар чи өөрийн гэсэн нэг нэр томьёонуудтай болж шүү дээ монгол хэлээр. За. Тэнгүүд энэ Английн Trinity гэдэг үг чи өөрөө гурвал гэсэн үг байхгүй юу? Монгол хэлэн дээр бид нар энийг гурван гэж бурхан гэж хэлэх байгаа даа шүү дээ. Гурван биш. Тэгээ гурван үйлчлэж жиг гурван тусдаа бурхан. Гурван тусдаа бурхан болно. Тийм учраас бид чи гурвал бурхан гэж томьёолоод байгаа. Тэгээ нэг юм гурвалжин зураастай байдгийг харж гурвал бурхан. Нэгдмэл нэг мөн чанартай. Тэгээ гурван илрэлтэй. Энийг за тэгвэл энийг би ингээ хамаагүй нарийн тайлбарлаж болохгүй юм диалогоос. Яагаад нарийн тайлбар болохгүй гэхээр энэ дээр чинь нөгөө нэг гурвал нь ямар хэлбэрээр яаж илэрдэг вэ гэдэг дээр манай нөгөө гурван итгэлч ингээ заримдаа ялгаа гараад эхэлж байгаа байхгүй. За. Өөрөөр хэлбэл энэ дээр нэгдмэл байр суурьтай мөн гэхдээ илрэл юу эдрийнх нь талаас нь янз бүрээр тайлбарладаг. Тэр бай тухай Монголд хамгийн анх орж ирсэн Несторын Христ итгэл гэдэг Нестор гэдэг нэг хүнээс үүсэлтэй Христ итгэл байдаг байхгүй юу? За одоо түүхэнд хичээлэх юм тийм. Нестор гэдэг хүн маань Константин буюу одоогийн Туркийн нийслэл Стамбул хотод тэргүүн лам хийжсэн хүн байхгүй. За тэр үедээ манай эртний 400-аад оны үед. Тэр үед Константинополь гэдэг хот байсан. Одоо бол Стамбул болсон. Тий, томч хот байсан. Тэр хотын голд байгаа тэр Хага София гэдэг нэртэй нэг амар одоо исламын шашны сүм болсон. Тэр сүм гоё сүм ч яг тэр Несторын суудаг сүм байсан байхгүй юу? Нэгсэндээ катедрал гэж нэрлэдэг нь одоо монголоор орчуулах юм бол одоо хөлөгт юу гэдэг нөгөө нэг тэргүүн ламын суудаг сүм байхгүй юу? Том сүм. Тэр мужийн бүх тэргүүн ламын суудаг сүм. Тийм ч учраас гоё барьж те гоё ингэж түүхэнд хийсэн тэр сүм. Нестор тэр дотор суудаг байж байгаа. Несторын нөгөө теологийн гурвлын талаарх теологийн үзэл баримтлал Ромын папын гурвлын талаарх теологийн үзэл баримтлал ялгаатай байж хаад хоорондоо маргалтаад. Тэгэнгүүтээ тухайн үед чи улс төр шашин цуг байсан учраас асар их хортой сайн муу ийм явуулгууд хүмүүс хийдэг байж. Тэгээд Нестор ялагдаад. Тэгээд Несторыг юунаас Константинополис хөөцсөн байхгүй. Буруу итгэл үнэмшилтэй. Өөрөөр хэлбэл гурвлын талаарх буруу итгэл үнэмшилтэй. Тэгсэн чинь нөгөө Несторыг дагсан хэдэн мянган ийм пасторууд байж л тэр мужийн. Тэнгүүд Нестор ч өөрийнхөө дагалдагчдыг аваад торгоны замаар ингээ Аз руу явсан байна. Тэгээд торгоны замаар Азад явхдаа тухайн үеийн уйгур хятад тан улс эдгээр сайн мэдээ тараад торгоны замаар энэ сургаалаа явсаар байгаад энэ нь Онгууд аймгийн хаан Христэд итгээд Нестор итгэлтэй болоод Онгуудаас наашаа Хэрэг рүү орж ирсэн. Харин Хэрэтийг тэгээ Хэрэтийн хаан одоо бидний нууц төвчөн дээр мэдгээр бол Тойрол хаан тий. Тэр Тойрол хаан юм уу тэрний аав нь ч юм уу хинний Христ итгэлийг хүлээж аваад овгоо Несторын Христ итгэлтэй болоод тэгээд тухайн үед чинь монголчууд бичих хүсэг байсан эсхийг би мэдэхгүй. Библи өөрөө бичигдсэн байсан эсхийг ч мэдэхгүй. Гэхдээ яг амаар дамжиж эсвэл Христэд итгэжсэн үү? Бичгээр дамжиж Христэд итгэжсэн үү? Тухайн үедээ л өөрсдөө Христ итгэлтнүүд гэж үзээд ингээд овг амгаараа байлтаад явж штэ. Нөгөө орондоо орох завгүй олзох юм болоо ингээд нэг өөрсдөө нэг юм Христ итгэлийн Несторын Христ итгэлтэй гэдээ явж исэн. Тэгээд тэдрээс ч манай их хаат ч аягүй болох хатууд авсан штэ. Тэгсэн. Тэг өөрөөр хэлбэл бидний энэ мундаг ярьдаг нөгөө Сурхтааны бих гэдэг хатан чинь энэ Хэрэтийн хаан Тойрол хааны дүүгийн охин билүү дээ нэг тийм охин байгаа штэ. Тэрийг нь тулуу хүүгүүндээ Чингис хаан авч өгөөд тэгээс Сурхтааны хатан чинь тийм учраас нөгөө баруунаас Планодо Карпини ирэхэд их хатан байна Христэд итгэдэг юм аа гэж монголчууд тэр Карпинид ярьжсэн түүхэн бичсэн байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл мань хүн чинь одоо Христ итгэлийн тийм итгэл үнэмшилтэй байсан гэж зарим түүхчнэр их сурвалжууд дурдсан гэсэн. Тэгэхээр тэр Несторын тэр Христ итгэл чинь одоогор бол
Турк төвтэй байсан үнэ алдарснаас ирсэн гэсэн үг байхгүй. За юу яа. Хоёлаа нөгөө бурхан гэдэг юугаа бариад яваа. Жохон түүх рүү халих гэдэг шүү. Ингээ. За тэгвэл бурхан гэдэг тэр үндсэн гурвал буюу гурван ширхэг бурхан биш. Гурвал буюу ийм нэг мөн чанартай, гурван илрэлтэй байдлын ийм бурхан гэж Библиэд та одоо таны итгэдэг итгэл үнэмшил ингэж заадаг юм байж. За тэгвэл одоо би өчигдөр философи хүрээлэнгийн философичтой уулзлаа. За би тэр бурханы тухай ярихгүй юу? За ингээд Аристотель, Платоноос ахуулаад бурхан гэж юу вэ гэдээ ингээд ярьлаа. Сонирхолтой байсан. Тий. Тэгсэн тэдний одоо философичдын эртний грекийн философичдыг үзэж байгаа тэр бурханы ойлголт бол маш тэнгэрлэг, тийм агуу одоо ухамсараа. Тэрийг бол зүгээр бид хийдгүүл зүгээр хүмүүс үл арай л дэндөө доош нь татаж хацарч болох ч. За тэрэн шиг одоо та тэгвэл Библиэлд яг тэр бурханы мөн чанарыг одоо юу гэж тодорхойлж байгаа юм. Нэрээс нь нэр гэж юм байна уу тий. Би нэг үйлхэд сүмд явж исэн. Гэхдээ их биш. Илүү сонирхож явж исэн. Хоёрдугаарх нь юу яаж исэн? Библи нөгөө өрний суурь соёлыг ойлгохын тулд Библи унших хэрэгтэй. Энэ бол хүндрэлтний маш том соёл. Ер нь өрний соёл бол тэр чигээр Библи дээрээ суурилдаг аа гэдэг. Тэгээ Библийг би яг бүтэн уншижсэн. Хуучин гэрээ бол надад сонирхолтой санагдсан. Шинэ гэрээ илүү философик санагдсан. Тэгэн гут энэ дэр чинь миний нэг одоо эргээ санаж байгаа юм ингэж байгаа юм. За, бурхан бол хайр гэдэг нэг үг байсан. Ихэнд бурхан байсан билүү, бурхан нь үг байсан ч гэдэг үл нэг юм. Тэгээ надад зүгээр ингээ нөгөө бурханы талаарх тодорхойлолт нь явж байгаад саяны тэр Амантай гэдэг философитой ярьсан эртний грекийн философичдын бурхан буюу тэр төгс ухамсартай ямар адилхан юм бэ гэж би ойлгосон. Та яг Библиэлд тэгвэл бурханы мөн чанарыг одоо тодорхойлсон байдаг юм уу? Ер нь за одоо бурхан гэдэг бол одоо ийм нэртэй, ийм мөн чанартай одоо яадгийн уучлалт өршөөдөг ч гэдэг юм яадаг. Библи өөрөө грек соёлтой амар ойрхон. За тийм тэрийг ойлгох хэрэгтэй. Грек соёлтой. Грек хэлэрч байдаг юм шиг. Грек хэлэрч байдаг. Тий, би шинэ гэрээ өөрөө грек хэлээр бичигдсэн. Тийм ч үлээ. Хуучин гэрээ бол угаасаа еврей хэлээр бичигдсэн. Еврей хэлээрээ бичигдсэн. Тэгэхээр би одоо энэ манай Монгол Библи чинь оригинал хэлнээс орчуулах юм бол хуучин гэрээг нь еврейгээс нь шинэ гэрээг нь грек хэлнээс орчуулах хэрэгтэй. Хоёр өөр хэлнээс орчуулах хэрэгтэй. Тэгээд яг би энэ грек соёлтой их ойрхон гэж хэлж байгаа гэхээр одоо энэ христтгэлийн теологийг тодорхойлсон түүхэнд байсан бүх эрдэмтэд еврейн соёл, грекийн соёлоос гаралтай эрдэмтэд асар их байсан. Тийм баг. Тэгээд хамгийн анхны папууд шүү дээ. Одоо энэ манай эртний 1000 он хүртэл нэг л цуглаан байлаа. Католик. Одоо энэ ярьж байгаа чуулган паптай чуулган л манай эртний 1000 он хүртэл явсан гэсэн. Тэгээд 1000 онд хуваагдаад тий нөгөө үнэ алдартны католик гэдэг хоёр салсан чуулган, хоёр салсан. Тэгэхээр тэр хүртэл нэг л чуулган байсан. Тэр нь байсан папууд бол ихэнх нь грек хүмүүс байсан гэсэн. За. Тэгээ бидний нөгөө нэг саяны тэр хиний гүн ухаанч ярьсан Августин эдгээр хүмүүсийн тухайд дурдж байгаа. Августин, Григори эдгээр чинь дандаа пасторууд ер нь бол католик папууд. Тухайн үед нөгөө толгойтой хүмүүс нь ихэвчлэн л дандаа сүмээр гарч ирсэн боловсролтой хүмүүс байж теологч. Тийм байж сүмийн тэргүүнүүд. Тэгэхээр тэдний одоо бичсэн ном зохиолууд одоо ч гэсэн байж байгаа. Нөгөө өрний соёлч өөрөө асар их ном зохиолууд өв сантай тий. Тэгэхээр харах юм бол тэгээд тэдрээс харах юм бол эндээс нэг хөгжсөн салбар ухаан байдаг байхгүй Библи судлал дотроо. Тэрийг нь системд теологи гэж нэрлэдэг. Системчлэх гэж. Энэ Библиэлд ч асар их бичигдсэн тав уншсан гэж байгаа тий. Зөндөө их бичигдсэн. Тэнгүүд энэ зөндөө их бичигдсэн юмнуудыг чи ингээд системчлээд. За бурхан гэдэг сэдвээр ер нь хідэн ишлэл бичигдсэн байна вэ гэдэг бүгдийг нь тусна гаргаад. Тэгээ бүгдийг нь ингээд наривчлан ингээд хам сэдв дотор нь ингээд системчлээд эцэст нь нөгөө бидний хүсэж байгаа бурхан гэж хин бэ гэдэг тодорхойлолт гаргаж ирдэг байхгүй юу? Энийг болохоор системд теологийн ухаан гэж бид нар ингээд бүр ингээд Библийн эрдэмтэн үздэг. Тэгээ тэр систем теологийн дүгнэлтээр бол одоо бурханы тухай ярьж байгаа асар их олон тодорхойлолтууд байна. Нэг бурхан бол хайр гэж хэлнэ. Тэгээ бурхан бол omni present гэдэг үгээр хэрэглэдэг байхгүй юу? Одоо энэ латин хэлнээс зөндөө. Omnipresent гэдэг нь хаасаагүй оршигч гэсэн. Хаасаагүй оршигч. За. Тэгээд omniscient гэж бас хэлнэ. Тэр нь болохоор бүхнийг мэддэг.
За. Төгс мэдлэгтэй гэсэн. Аа. Omni гэдэг нь ер нь төгс гэсэн үг байхгүй Тийм. юу? Omni present гэдэг нь орших гэсэн үг. Аа. Хаас агай оршигч. Omni сайн буюу тэг бүхнийг мэддэг тий. Мэдлэг үеийн хувьд бол төгс. Тэгээд гурав дахь нь юу вэ? Omni сайн, omni нэг дахиад нэг юм байна. Omnipotent гэж. Potent гэдэг нь хүч чадалтай гэсэн. За. Тэгэхээр ерөөсөө төгс хүч чадалтай. Бүхнийг үйлдэх чадвартай. За ингээд хайр, бүхнийг үйлдэх чадвартай. Ингээд хаасайг оршигч бүгдийг мэддэг энэ төр гээд хэлэнгүүт энэ нэг айхтар мөн чанарууд ч хоорондоо заримдаа зөрчилдөг юм шиг харагдана. Жишээлх юм бол одоо бурхан бүгдийг хайрладаг. Хайр. Бурхан бол хайр гэдэг хэлчингүүт бүхнийг хайрлах хэрэгтэй тий. Мэдээж. Тэгэнгүүт omnipotent гэхээр бүгдийг чадах хэрэгтэй. Тэгэнгүүт энэ хоёр хоорондоо зөрчилдөг байхгүй. Жишээлх юм бол энэ хоёр omniscient, omnipotent хоёр юутай хамгийн их зөрчилддөг вэ гэхээр хүн төрөлхтөнд тэгвэл яагаад зовоод байгаа юм бэ? Зовлонгийн асуудал. За тий мэдээж. Тий. Тэгэнгүүт энэ гурвыг ингээд хооронд нь харахад гурлаа зөрчилтэй юм шиг ингээд зөндөө. Одоо энэ бол ингээд теологийн асуудал бол бурхан бүгдийг хайрладаг. Тэгээд юу ч үйлдэх хүч чадалтай. Тэгтэл бурханд итгэдэг хүмүүс нь яагаад зовоод байгаа юм бэ? Өөрөөр хэлбэл бурхан тэг мэддэг бол шууд ингээд хүч чадлаараа хурж ирээд туслах хэрэгтэй. Гэтэл чинь зовоод шүү дээ. Тий. Тэгээ ийм зөрчилтэй юмнуудын ийм зөндөө асуудал байгаа гэсэн. Тэгтэл Христэд итгэгч нар юу гэж итгэдэг вэ гэхээр энэ гурав бурхны мөн чанарууд бүгдийг нь итгэв. Яг л шалтгаан энэ нөгөө системчлээд гаргаад ирсэн Библи дээр нь тэр болгоно байгаа учраас. Бурхан тэгж үзсэн. Тэнгүүд нөгөө энэ систем гэдэг энэ үгчөө өөрөө миний судалснаар өөр хүмүүс юу гэх юм байгаа нэ. Одоо би чинь нэг сүүлийн 7-8 20 гаруй жил судалсан хүнийхээ л судалгаагаар хэлж байгаа шүү дээ. Энэ нь өөрөө грек сэтгэлгээний мөн чанар. Системчлэх гэдэг өөр юм ингэж системчлж ойлгоо. Тийм ч учраас грекээс манай нэг 200-300 оны үеэс системчлээд хөгжиж ирсэн юм шиг байна. Тэгэхээр тэр систем сэтгэлгээ энийг анх энэ грекийн систем сэтгэлгээ Библи ярьж байгаа юм хоёр чи ялгаатай юм шүү гэдэг нэг юм тийм хумсгалт сэтгэлгээр харж ирсэн хүн байгаа. За. Бүр амар угаастай. Тэр чин тэр хүн нь болохоор бүр манай 9600-700 оны үед амьдарч ирсэн нэг теологч барууны нэг теологч. Энэ үе шал өөр хоёр зүйл биш үү? Тэгээд тэндээс жоох бурхны тухай Библийн дагуу бурхныг ойлгох гэж ирсэн хөдөлгөөний тэр үе ихэлсэн гэсэн. Систем теологийн дагуу. 100. Тэгтэл системч теологчид бол түүхэнд байсаар л ирсэн. Одоо энэ 1500-ад оны үед манай энэ протестант хөдөлгөөний үндэслэгч хүмүүс байдаг хгүй Мартин Лютер, Джон Кальвин, Марин Лютер гэдэг дандаа Европын одоо Франц, Женев хотод одоо Джон Кальвин амьдарч ирсэн. Мартин Лютер болохоор Германы нэг юм хотод амьдарч ирсэн герман хүн. Энэ хоёр хүн нөгөө нэг энэ дунд зууны чуулган энэ систем теологоос болоод зарим нэг ойлголтоос болоод бурхны тухай амар буруу ойлголттой байсан учраас энэ залмаатны аяндаа өрнсөн байна. Янз бүрийн юмнууд болжээ. Тийм учраас чуулганыг шинжлэхгүй бол болохгүй нэ гэж үзээд энэ протестант хөдөлгөөнийг эхлүүлсэн хүмүүс ахгүй юу? Эдгээр өөрсдөө. Тэнгүүт тэр би энэ дээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр бүх католик, ортодокс, протестантын бурхны талаарх ойлголт нь адилхан. Ямар ч ялгаагүй мөн чанарын хувьд. За. Гэхдээ энэ теологчд чинь энэ Мартин Лютер, энэ хин Джон Кальвин энэ хөдөлгөөн өрнүүлсэн юм хүмүүсийн тэр нөгөө бурхны талаарх ойлголтод дагаад нийгэмд үзүүлэх нөлөөний хөдөлгөөнүүд нь өөр болоодсан байна. Их бах мэдээж тий. Одоо дундад зууны зарим папууд чинь Библиэлд Есүс бол юугээс сургацсан бэ гэхээр Есүс бурхан бол юугээс сургасан бэ гэхээр чи дайснаач хүртэл хайрлаа гэж сургацсан байхгүй юу? За тий. Дагалдагч нартай тэрийг ярьсан. Тэгвэл заримдаа би боддгийн өөр. Манай дундад зууны папууд тий тэр үед нөгөө исламын шашинтай байлдаад тий тэгэл бас их хүн тэнд чинь цусмаас уурсгаал ингээд айн болж явах үед энэ хүмүүс Библийн энэ үгийг яг юу гэж тайлбарлажсэн бол тий одоо сонирхолтой байгаа дээ. Надад тий түүхэн үнцгэс наа. Гэтэл Мартин Лютер, Джон Кальвин эдгээр ч гэсэн яг Библийн тэр нөгөө нэг ойлголтыг буцааж гаргаж ирээд үгүй эн чинь энэ папууд ингэж болохгүй шүү дээ. Тайм байлтаа хийж болохгүй шүү дээ. Энд чинь сургаал нь ингэж идэх чинь мань хүмүүсийн ярьж байгаа юм өөр байна. Ингээд протестант Библи судлал өөрөө хөгжиж эхэлсэн байхгүй 1500 оны үеэс. Одоо тэр үеэс эхлээд бурхны миний зүгээр анзаарч хахад тэр өмнө нь бол мэдээч хэрэг папууд ярьж исэн юм. Бурхан бол хайр байр гэдэг ярьж исэн. Гэхдээ бурхан хайр гэж хэлэнгүүтээ нөгөө нэг
загламайтны аяндаа исламчуудыг алах хэрэгтэй л гэж яриад байсан. Одоо тэр хоёр амар үг хоёр зөрчилтэй шүү дээ тий. Гэтэл шинэ нөгөө нэг протестант итгэлийн хүмүүс нь гарч ирэнгүүтээ бүр зарим протестантууд нь бүр зарим бүр туйлшруу протестантууд гэж байгаа. Бүр туйлширсан хүмүүс энэ байна. Тэд нар бол өөрөөсөө Христ гişнэр цэрэгтж явах гэсэн. Тэр ингэж эхэлсэн гэсэн. Бүр ингэ нөгөө хайрын нөгөө нэг сургаалын тэр мөн чанараас болоод. Тэгэнгүүт зарим нөгөө нэг манай тэр юу хүмүүс болохоор теологчд болохоор зарим тохиолдолд улс орныхаа цэрэгт явах ёстой гэх нэг өөр сургаал тогтдог ч юм. Иймэрхүү байдлаар Бурхны өөрөөр хэлбэл миний түрүүний хэлж байгаа нөгөө Бурхны хайрыг илүү их онцолж байгаа итгэгч нар нь зан үйл нь илүү их өөр хэлбэр рүү ороод тийм байна. Бурхны хүч чадлыг илүү их ярьж байгаа итгэгч нар нь одоо нөгөө нэг кинонууд байдаг шүү дээ дунд цоны бурхан манай талдаа гэж дайраад идэв те бид нар бол үнний төлөө явж байгаа хүмүүс бурхан манай талдаа гэх. Тэгээ бурханы хүч бид нарт байгаа гэж ингээл хоорондоо дайтаар нэг юм асуудаг ш. Тэгэхээр чи эн чинь нөгөө бурханы талаарх итгэл үнэмшлэл гэдэг өөрөө хүний амьдрал ямар их нөлөө үзүүлдэг бид нар харж байна. Итгэл үнэмшлийн адилхан итгэл үнэмшилтэй мөртлөөсөө илүү их чухалчилсан юм руугаа энэ хүмүүс ч илүү анхаарат байна гэсэн үг байхгүй. Тэгвэл юу юм бэ? Тэр God гэдэг үгний за этимологийн ч мэдэхгүй байна л та хэлэх бах зүгээр God гэдэг үг одоо бурхныг юу гэж нэрлээд байна? Одоо ихэнхдээ God гэж хэлээд байна. За орсууд нь боог ч юм уу те тэгээд бах шиг байна. Тэнгүүд нөгөө яг юудын шашин руу эргээд бид нэг хальт орно. За юудын шашныг үндэслэн байгуулагч нь Мосе гэх нэг хүн баг одоо би хуучин гэрээг бичсэн хүн гэж бид. За тэр хүн бурхантай ингээ уулзсан шууд нүрээрээ уулзчих. За тэгээд тэр хүн бурхантай нүрээрээ уулзаад хуучин гэрийн дээр тэр бичээстэй байгаа. За нүрээрээ уулзсан чинь нөгөө хүн чинь Мосед юу гэж хэлсэн бэ гэхээр би чиний өвөг эцэг Авраам, Исаак, Яаковын бурхан мөн. Би чиний бүр дээр үед амьдарч ирсэн хүмүүсийн чинь бурхан. За тэр хүмүүсийг би Египт гэдэг улс руу явуулсан. Одоо би Египтээс чамайг гаргах гэж байна. За чи ард түмэндээ очиод бурхан намайг явууллаа. Чи одоо ингээд ард түмэндээ бидрийг бурхан цаг нь болж одоо та нар Египт гэдэг улсаас гар гэж хэлж байна гэж хэлээд гэд бурхан нөгөө Мосед чи хэлэхгүй юу? За тэгсэн чинь нөгөө Мосед яг нөгөө одоо надад асуулт асууж байгаа. Гэхдээ би таныг хин гэж хэлээд энэ ард түмэн юу гэж ойлгох юм бэ? тий. Одоо гүн ухааны тийм тий. Тэгсэн чинь нөгөө бурхан чи юу гэсэн бэ гэхээр мэдээч л хүний нэрээр хэлсэн. Би Авраамын бурхан, би Исаакийн бурхан, би Яаковын бурхан. Энэ гурван хүн нь Мосегийн бүр дээдлийн өвөг байхгүй юу? Одоо Авраам гэдэг нөхөр бүр Мосегоос 500 жилийн өмнө тэр Канаан гэдэг одоо энийг дайм болоод байгаа тэр нэг газар амьдарч ич. За. Тэгээд тэндээсээ нөгөө үсгэлэн баригдаад Яаковын гэр бүл Египт рүү яваад тэгээд тэр Египтэд байж ах үед Израиль гэдэг улс үүсч бүр 2 сая хүнтэй улс. За. Тэгээд тэр улсыг одоо Египтээс гарах гэдэг байхгүй юу Мосе гэдэг. За. Тэгээд Израилийг байгуулагч. Энэ Мосе гэдэг өөрөө угаасан. Тэгээд Мосе тэгэхээр ямар бурхан бэ гэдээ асуусан чинь би өөрөө байгч. Би Авраамын, Исаакийн, Яаков гэдэг ийм үгийг хэлсэн. Одоо тэр нуучин гэрээний Египт гитэл гэдэг номон дээр бичигдсэн байдаг. За. Тэгээд тэр үг нь болохоор Яавэ гэдэг грек үг, еврей үг байхгүй. За. Өөрийг нэрлэж байгаа. Одоо бурхан өөрийг нэрлэж байгаа юм уу тий? Тэрнийг нь гүн ухааны хувьд эрдэмтэд нөгөө Европын эрдэмт юу гэж тайлаад байна гэхээр би өөрөө байгч гэсэн утгатай гэж байна. За тэр Яава гэдэг үг нь Яава гэдэг үг нь. Одоо монголоор орчуулах юм бол миний бодлоор хамгийн ойртож очих орчуулга нь байх л гэсэн. Байх. Тийм үү? Тий оршихгүй байгч. За. Тийм нэг дөрөв үг байгаа. Еврей үгээр Яавэ гэдэг. Тэгээд Яава бурхан байхгүй. Байгч бурхан. Нэр нь бүр тийм. 100. Тэгээд тэр Яава гэдэг нэрийг Мосед бурхан өөрөө би бол байгч би гэдэг ингээд өгсөн учраас Яава гэдэг нэр өгсөн учраас Мосед тэр нөгөө Библийг бичихтэй бүр Яава гэдэг нэрийг бүр ингээд тусад нь бичдэг. За. Бурханы нэр гэдэг. За. Ингээд энэ уламжлал эхэлсэн байна. Хуучин гэрээний бурханы нэрийн уламжлал. За. Яава гэдэг нэртэй. Одоо тэр Яава гэдгийг монгол хэл рүү бид нар орчуулахдаа дөрвөн том үгээр ин гэж бичсэн байхгүй. Эзэн гэж орчуулсан монгол библи өөрөө. За тий анх ертөнцийн эзэн болж байгаа сүлдээ эзэн болцсон уу? ертөнцийн эзэн гэдэг нь арай өөр орчуулга тий. Тий ингээд яваад байна. Энэ орчуулга дээр томоор эзэн шууд эзэн биш шүү дээ. Тэр үг байхгүй Яава гэдэг. За тэгээд энэ Яаваны талаар чинь гүн ухааны маргаан айгүй хөрөндгийн нөгөө бурхантай холбоотой учраас эцэг бурханы нэр тий. Яава бурхан, хүү бурханы нэр бол Есүс. За. Тэгээд сүнс бурханы ариун сүнс гэх нэг гурвуулын бурханы тухай л ярьж байгаа гэсэн.
Тэгээ энэ Ява гэдэг нэрэнд одоо хуучин гэрээний янз бүрийн үгнүүдээс болоод бурхны аюул олон нэршил байна. Адонай гэх нэг нэршил байна. Миний эзэн гэсэн үг. За тэгээ нөгөө нэг төгс хүчит бурхан гэд хэлэнгүүд Эл Шадай гэд гэх мэт үгнүүд байдаг байхгүй еврей үгнүүд өөр. Тэгээ эдгээр бурхныгаа нэрлдэг. Гэхдээ хамгийн түгээмэл нэр нь энэ Ява гэдэг нэр байхгүй. Эзэн гэдэг нэр. Тэгээд энийг зүгээр ингээд тайлбарлаж монгол хэл рүү хэлэх юм бол эцэг бурхан гэж хэлж байгаа. Father бурхан, Father God. Яг бид нар энийг эцэг бурхан гэж нэрлэдэг байгаа вэ гэхээр энэ бурхныг те эцэг бурхан гэж нэрлэдэг байгаа гэхээр Есүс байнга миний эцэг гэж ярьжсэн байхгүй. Шинэ хэрэн дээр. Тэгээ Есүс эцэг бурхантай харилцдаг байсан. Тэгээ хүү бурхан өөрөө Есүс өөрөө хүү бурхан. Тэгээд энэ хоёр бурхны хажуугаар чуулганыг хүчрхэгжүүлдэг ариун сүнс бурхан гэж байсан. Хүмүүсийн амьдралд нөлөө үзүүлдэг тийм хүний дотор ажилладаг бурхан. Ингээд нэг энэ гурван бурхныг нийлүүлээ гурав гэж хэлж. Ява гэдэг нэр. За юун дээр та эднэр нэгэнтээ нөгөө бурхан гэдэг мөн чанарын тухай яриа явж байгаа учраас одоо Монгол одоо та яа гэм нэг хэсэг чим жоохон маргасан шүү дээ. Одоо бурхан гэдэг үг би бүр философчоос асахгүй. Бурхан гэдэг ухагт хүн бидний ойлгоод идэг буддийн шишний бурхан хоёр ч юм бол өөр юм биш үү те гэж тийм ээ тий буддийн шишний дээр бурхан гэдэг бол Будда Сиддхартаг хэлж байгаамаа гэгэрсэн тий бодит хүн одоо хаана яг байсан бэ бас дахиад хүмүүсийн ойлгоод идэг ойлголт бол бурхан гэдэг нь нэг юм бүгдийг мэддэг ч юм уу мэдгүй ямар ч л байсан нэг юм тий нэг юм хүчтэй чадaltaй магтгүй тэнгэртэй байдаг ч гэдэг юм уу тий нэг юм нэг ойлголт нэршил хоёр бол өөр байна. Тэнгууд та анхч бүр ингээ ертөнцийн эзэнгээл тэгэл тэндээсээ малал маргалдаал тэгэл бурхан гэхин зөв буруу гэж хэлжсэн. Одоо бол эзэн гэж явдаг юм уу? Одоо христийн шинэ бурхныг бурхан гэж явдаг. Бурхан гэж явах уу? Тэгэл. За. Нөгөө бурхан ертөнцийн эзэн хоёрын маргаа өргөсөн баггүй. Хуучин энэ нартай библи гэж бид нар ярьдаг байсан. Анх хэвлэлт 90 онд орж ирэхдээ нарны зурагтаа ороод ирэхгүй юу? Тэр нарны зурагтаа орж ирсэн библи болохоор бүтэн библи бас биш байхгүй. Өөр шинэ гэрэл нарны зурагтаа орж ирсэн. Бүтэн библи орчуулдаг монгол хэлээр орчуулдаг байсан. Тэгээ шинэ гэрээн дээр нөгөө бурхны нэрийг орчуулахдаа болохоор ертөнцийн эзэн гэж хоёр үгээр орчуулсан. Тэгээд гэхдээ энэ нэршил өөрөө жоохон бас инээдэмт нэршил ахгүй. Тухайн үед гадаад хүн бас энэ орчуулганд их оролцсон байсан учраас. Энэ чинь нэр гэдээ ойлгоц. Гэтэл энэ чинь монгол хэлээр нэр биш шүү дээ. Тий. Энэ чинь тодорхойлт биш дээ. Тий шүү дээ. Нэг нэр биш байхгүй. Энэ ерөөсөө нэг нэр биш дээ. ертөнцийн эзэн. Өөрөөр хэлбэл ертөнцийн эзэн, малач хүн эзэн, одоо байрны эзэн. Энэ чинь зүгээр тайлбар биш дээ. Нэр биш. Тий. Тэгэнгүүт нэрлэх шаардлага гэсэн байна. Тэнгүүд тухайн үедээ монгол хэлээр одоо дөнгөж нөгөө чуулган үүсээ пасторууд маань бий болоо тий. Христ итгэгч монголчууд өөрсдөө бий болоод тэгээд монголчууд ч өөрөө библи орчуулгадаа оролцож эхлээд өөрсдөө орчуулагчаар сурсан хүмүүс нь тодорхой хэмжээнд теологи сурсан хүмүүс оролцоод эхлэнгүүтээ энэ библийн орчуулга тухайн үед хөгжиж эхэлсэн. Монголчууд өөрсдөө оролцоод. За тэгж явах үедээ энэ маргаан ч өрнөхгүй нөгөө эзэн бурхны маргаан өрнөд. Тэнгүүд тухайн үед энэ одоо нөгөө нэг философийн дагуу харах юм бол тэр бүхний ард байгаа. Тэ? Бүгдийг бүтээсэн. Тэ? Энэ нөгөө нэг төгс хүч чадалтай төгс инэрэнгүү тэ? Төгс энэ бурхныг юу гэж монголчууд ер нь дууддаг юм бэ гэдэг асуудал гарч ирэхгүй юу? За бидээж тэгээд. Тэнгүүт тэр үед бодож исэн маргаанаар бурхан л гэж дууддаг юм байна гэж монголчууд өөрсдөө тодорхойлсон. За. Тэгээ яг тэрэн дээр нөгөө нэг бурхан гэдэг чинь Будда гэсэн үг тэ? Эсвэл бол Бямбын Ирэнчингуай айгүй их юм ярьдаг байхгүй. Бямбын Ирэнчингуай нэг ярьсан юм энэ бурхан гэдэг чинь Будда гэсэн үг биш. Энэ чинь бургасны хаан гэж манай тэр нуус төвчөний үед бичигдсэн байсан үг байсан гэдэг Бямбын Ирэнчингуай энэ тал дээр жоохон бичсэн юм шиг байгаа. Хэл тайлбарын үед, хэл шинжлэлийн үед. За. Тэнгүүт л тухайн үеийн нөгөө нэг энэ библи орчуулагч нар чинь нөгөө монгол библи орчуулагч нар чинь за Бямбын Ирэнчингуай энэ тайлбар бол бурхны шиштэй хамаагүй юм байна. Энэ бол угаасаа монголчууд өөрсдөө өмнө нь нус төвчөн дээр хүртэл бурхан гэж дуудчихсан юм байна. За. Тэгж үзээл бурхан гэд авцсан. За. Гэхдээ тэр нь одоо нөгөө философи ярьж байгаа бурханаас өөр. Тийм үү? Буддын шишний ярьж байгаа бурханаас өөр. Христ итгэгчдийн бурхан гэж дуудаж байгаа энэ нэршил өөрсдөө одоо ингэ 30 жил сүүлийн үед нэрлэж байгаа энэ нэршил бол нөгөө библийн нөгөө бурхны чинь монголчууд өөрсдөө оноос нь нэрэл гэж явах байхгүй. Гэтэл энэ үгэнд чинь мэдээж хэрэг юу байхгүй шүү дээ. Копирайт байхгүй шүү дээ. Тийм мэдээж. Тийм биз дээ. Энэ чинь тий яг сүүлийн үед би сонссон олон лам нар ярьцлага өгтөө энэ чинь
Бурхны шашны үг вэ, тий? Буддаын үг вэ гэдэг өөрсдөө тэд тодорхойлж байгаа. Гэхдээ энэ чинь нийт монголчууд өөрсдөө тэр үед дуудаг байсан нэрээсээ л сонгосон л гэсэн үг байхгүй бид нар орчуулган дээр сонгоо явсан л гэсэн. Ийм л тайлбарыг би хийж чадна. Одоо хараа. За тэр Бурхны мөн чанар за одоо энэ Библиэлд ч одоо Бурхан гэж байгаа юм уу, эзэн гэж байгаа юм уу? Тэр Яваа гэж байгаа юм уу? Яваа гэдэг үгийг нь томор эзэн гэж бичээд за. Тэгээд нэг эл гэж нэг хуучин гэрэн дээр нэг юм Бурхны нэрний нэг ерөнхий нэршил байдаг байхгүй юу? Ерөнхий. Тэр үедээ эл гэдэг нь альч Бурхны тухай ярьдаг байсан. За. Одоо тэр Канаан нутагт байсан тэр хүүхдүүдэд тахдаг нэг Баал гэдэг бурхан ч юм уу тий. Баалыг ч хүртэл эл гэж дууддаг байсан байхгүй юу? За. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ бурхан гэдэг нэр томьёо чи өөрөө ямар нэр томьёо вэ гэхээр яг нэг будын шашны хэрэглэгдэж байгаа нэр томьёотой адилхан хэрэглэгдэж байгаа гэсэн үг. Намсраа бурхан. Өөрөөр хэлбэл тийм биз дээ. Намсраа гэдэг нь онцгой. Гэхдээ хойдлын бурхан гэдэг нь тэр категориг бүгд нь нэрлэж штэ. Бурхан гэх тий. Одоо нөгөө урлагийн бурхан чи юу лээ? Янжин лам бурхан. Тэнгүүд энэ бурхан гэдэг чинь яг нэр биш байгаа даа штэ. Тий. Энэ категори байгаа даа штэ. Ангижлсан категори. Яг тэр агуулгаар Библиэд авч байгаа. Тий. Тэнгүүтээ яг энэ бурхны чинь нэр нь хий юм бэ гэж хэлэнгүүт би хэлээд шүү дээ. Яваа бурхан. Харж байна би одоо монгол хэлээр яг тэгж ашиглаж байгаа шүү дээ. Яваа бурхан. Тийм бай тий. Яваа бурхан гэвэл Христ итгэгчдийн бурхан юм байна. Тэгж ойлгож болно. Есүс бурхан. Тэгэх юм бол нөгөө Есүс бурхны тухай ярьж байна. Ариун сүнс бурхан. Ариун сүнс бурхны тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл бид нар яг л монгол хэлдэх категорийг агуулгаар нь л ярьж байгаа байхгүй бид нар өмчлөөгүй юунаас нэг. Тэгээ өмчиж тусна зохиогч ирэх авсан юм байхгүй энэ. Тэгээ одоо тий зүгээр яг зүгээр сонирхолтой санагдлаа л да. Тэр нэг гурвлаар буюу ингээд гурван илэрлэлээр байдаг нэг бурхан гэхээр алинд нь залбирдаг юм. Та нар чинь бид нар бол би нөгөө цуглаанд нэг хэсэг явдаг болсон бохгүй. Тэгэхдээ Есүс л залбираад байсан да. Тий. Ер нь бол ийм нөгөө Библийн хуваарлж өгсөн нэг тийм хуваарлт байгаад байгаа. Бурхантай Яваа бурхантай хинч хамаагүй харьцаж чадахгүй. Тийм үү. Туйлын ариун. За. Тийм учраас одоо Яваа бурхан руу хамаагүй очиж нэрийг нь дуудаад залбирх юм бол бүр өөрийнхөө хууль дээр 10 хууль гэдэг хууль дээрээ бурхны нэрийг хамаагүй дуудах юм бол чи өхөн гэдэг тийм залтууд хүртэл байгаа. Хөөх ясаа. Мосогийн бичсэн. За. Тий 10 хууль гэх мэт зүйлс. Тэнгүүт чи нэг өдөр тутамдаа чи ийм гэмтэй хүн тий одоо гэмт хинхэн бид нар бурхан руу ойртож чадахгүй юм хүмүүс бурхан руу хамаагүй залбирахгүй. За. Тийм учраас тэр бурхан руу хамаагүй залбирах боломжийг нь хэн олгосон бэ гэхээр Есүс бурхан руу олгосон байхгүй. Тэгээд Есүс залбираад байгаа юм байна. Нэрээр залбирдаг бид нар. Есүсийн нэрээр. Шалтгаан нь бурханд эцэг бурхан бид нар залбирж байна. Гэхдээ бид нар үргэлж эцэг бурхан руу Есүсийн нэрээр ойртдог гэсэн. Залбирдаг гэсэн. Тэгжиж хүлээн авагддаг гэж өөрөө Библи өөрөө хэлсэн. Тийм ч учраас тэрнийхэн дагуу энэ залбирлын зам үйл чинь Есүсийн нэрээрээ залбирдаг. Тэгээд бас ариун сүнс бурханаас тусламж гуйдаг. Гэхдээ Есүсийн нэрээр. Ийм доторх нэг жоохон ийм нарийн ялгааг нэг юм бол ийм зам үйлийн залбирлын ийм ялгаатай талууд бас байна. Та түрүү тэгж ярьлаа шүү дээ. Аристотл, Платон, эртний грекийн тэр бурхан гэгдээд байгаа тэр үеийн одоо хүмүүс нь бол ингээл гал захаал ингээл те ингээл тэнгэр мэнгэр дугур гутал бурхан минь авраач гэдэг тэгэл баах янз бүрийн шүтэн мөтэн хийгээл бурхан хийгээл тэрэндээ мөргөөл те залбираал байж гэтэл философчид бол бурхан гэдэг нэг юм үнхээрийн хүнээс бүр ингээд ангид те төгс нэг юм оюун ухаан юм ухамсар ч юм уу те тэр ер нь баг тэрэнд тэр философч гэж ярьж байгаа. Тэрэнд ерөөсөө тэр одоо ухамсар гэх юм уу оюун ухаан ч гэдэг юм уу тэр зүйлд бол за бурхан гэд нэрлэчихье гэж байгаа. Бурхан ч яг нэрлэхгүй бурхан гэд нэрлэчихье философчд. Тэгэнгუთ тэр чинь бүр эхлэлж байхгүй төгсгөлж авахгүй гэж. Бүр ингээд анханасаа байсан. За тэгээд ямар ч цаг хугацаа хорон зай гэж байхгүй. Наач яг Библи юм л яриад. Тийм үү? Харин би ингээд ярихад нэг эцэг бурханы тухай яг хуучин гэр яг тэгж заадаг байхгүй. Орон зай байхгүй. Цаг хугацаа байхгүй. Эхлэл төгсгөл байхгүй. Туйлын дээд тийм зүгээр байж исэн гэдэг шүү дээ. Ялтий байж исэн. Тэр философчлол зүгээр л байж исэн. Тийм учраас зүгээр байж хагаад гинт тэр ихэнд гэдэг цаг хугацаанд ойлгож байна. Ихэнд гэдэг хүн төрөлхтнийг үүсгэсэн цаг хугацаанд бурхан тэнгэр газрыг бүтээсэн гэж Библи хэлж байгаа. За. Яг тэр философи агуулгаар цаг хугацаагүй байж хагаад цаг хугацааны нэг ийм огтлолцол дээр бурхан газар тэнгэрийг бүтээхээр шийдсэн.
Ааха. Тэгээ газар тэнгэрийг бүтээгээд ингээд янз бүрийн юм хийж хагаад тэр дундаа хүнийг бүтээхэр шийдсэн. Тэгээд тэр бүтээсэн хүн нь Адам, Ява гэдэг хоёр хүнийг хуучин гэрээ бүтээсэн гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ Адам гэдэг энэ үг нь өөрөө газар шороо гэсэн үг байхгүй. Айгуу сонирм. Тийм үү? Тий. Еврей хэлээр Хадама гэдэг нь газар шороо гэсэн үг. За. Яагаад Библиэд гэж хэлсэн нөгөө анхны Адамыг шорооноос бүтээсэн гэж хэлдэг. За тий домог байсан. Тэгээд шорооноос бүтээгээд нөгөө ариун сүнс бурхантай хамтраад амийг бурхан өгсөн байхгүй хүнд. Ааха. Нөгөө шороонд. Ааха. Одоо энэ хүний бие махбод чи шороо шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд шороонд ингээд одоо энэ сэтгэж байгаа сэтгэлгээ энийг нэг юм цааталт нь байгаа юмыг нь Библи болохоор ам гэж хэлж байгаа байхгүй. Шороонд ам оруулсан. Ааха. Тэр ам оруулагч нь эцэг бурхан өөрөө тэр ихний цаг хугацаанд хүн рүү үлээж амийг оруулсан. Ааха. Тэгээд тэндээс цаг хугацаа эхэлж. Тэр их янз бүрээр тайлбарлаад хэдэн жилээс яасан мас. Тэгээд Адам Ява хоёрыг тэгж эхэлж. Тэгэхээр тэрэн дээр бол саяын философч дээрээс яах юм байхгүй гэсэн. Хөдөлчих юм байхгүй. Ялгаагүй. Гэхдээ энэ туйлын бурхан хүн төрлөختнийг ингээ нөгөө бүтээчээд шүүж мөх гэдэг хаа. Ер нь бол эцэслэн шүүн. Хүний зөвхт амьдрал, буруу амьдрал байсан уу гэдгийг Библи өөрөө тэр тухай айгүй их ярьж байгаа. Тэнгүүд энэ ихэлсэн цаг хугацаа хизээ нэг өдөр дуусна. Энийг нь болохоор эцсийн өдөр гэж нэрлэдэг байгаа. Эцсийн өдөр дуусна. Тэгээд тэр эцсийн өдөр дуусах үед Иесус юу гэж хэлсэн бэ гэхээр тэр шүүлтийг хийхээр бурхан буцаагаад Иесусыг дахиж томилоод ирүүлнэ гэдэг. Эхэнд нэг ирүүлсэн шүү дээ, тий? За тий. Тэгээд одоо дахиж томилоод ирүүлнэ. Тэгээд тэр ирэх үедээ Иесус өөрийнхөө категорийн дагуу хүндрэлтний шүнэл гэж Библи бичсэн. Тийм л энд цаг хугацааны төгсгөл эхлэл хоёр байгаа. Тэгээд тэр эхлэл төгсгөлийн цаг хугацаанд нь одоогийн хүндрэлтэн бүхэлдээ амьдарч байгаа л гэж Библи хэлж байна. Тэгээд энэ дээр одоогийн хүндрэлтний одоо чиний нөгөө нэг түрүүний асуусан сэдвийн дагуу өөхөх, амьдрах, бие биенээ хайрлах, тий? Амьдралыг зөв сайхан өнгөрөх тэр бүх агуулгыг нь бурхан өөрөө хэлж өгч захирж байгаа. Тэр хэлж өгч захирж байгаа мэдээлэл нь болохоор Библи байхгүй. Тэгж яриад байгаа. Ерөөсөө онлон тийм. Тэгээд одоо тэр хин гэдэг нөхөр бол Усан гом гэдэг нөхөр Монголд өнөөдөр 1980 оны 6 сард хурж ирээ тий. Одоо хизээ явахыг бурхан мэдж байгаа. Тэгээд тэр нэг цаг хугацаанд үүсгэсэн амьдрал дундаа бурхантайгаа зөв алхсан уу алхаагүй гэдгээр нь эцэслэн шүнэ. Тэгэхээр хамгийн Библийн дагуух үхэл амьдралын ойлголт бол бурхантай салшгүй холбоотой. Тэр бурхан амийг өгөөл бурхан амийг дуусгана. Би ингэж юу байлаа. Тодорхойлолт нь дахиад жоохон тодорхойлохын тулд Есүс Христос яг бодиттой төв хүн байсан гэж үздэг. За тэрөө те ингээд 33 настайдаа ингээд цовдлуулаад өгсөн гэж. Цовдлуулж өгсөн гэхээр ч яг бие махбодоор физикал өгсөн басан. За тэгэн гууд Есүс Христ ингээд хүн болоод ингээд амьдрсан яг хүний физик бие махбодоор амьдрсан. Тэгтэл нөгөө төгс хүчит бурхны тодорхойлолт Есүс Христ хүн гэдэг хүний тодорхойлолт ярьждаг. Тэнгэр хацсан шиг өөр шүү дээ. Тий. Тэгсэн хэрнээ Есүс Христийг бурхан гэж үздэг. Тий. Ерөөсөө л яг тийм. Яг уу Библи наад хэсгийг чинь би жоохон дэлгэрүүлээд ярьж болно. Юу гэж дэлгэрүүлж ярих вэ гэхээр Есүс Христийн шинэ гэрэн дээр нөгөө нэг Иохан номны 1:1 дээр ихэнд үг байсан, үг бурхантай хамт байсан гэж ихэд тийм их тэгж эхэлдэг байхгүй юу? Тийм. Би тэр их гоё ямар гоё ишлэл. Тэр Иохан гэдэг нь өөрөө Есүсийн дагалдагч 12 дагалдагчийн нэг байхгүй юу? Тийм үү. Тэр хүн Есүсийн тухай бичгтээ одоо нөгөө чиний ярьж байгаа шиг манай эртний 1 оны үед Есүс төрөх үед Есүсийн эхлэл байсан юм а гэж үзээгүй гэсэн үг. Иохан өөрөө. За. Иохан Есүсийн эхлэл нь хаана байсан бэ гэхээр ихэнд нөгөө бурхан цаг хугацааг бий болох үед Есүс бурхантай хамт байсан юм а гэж хэлж байгаа. Үг байсан. Үг гэдэг нь энэ грек хэлээр логос гэсэн үг байхгүй юу? За. Үг гэдэг нөгөө монгол хэлээр үг ихэнд үг. Тийм харин тийм. Тэр логос гэдэг үг чинь грек хэлээр логос гэдэг нь үг гэсэн үг байхгүй юу? Грек хэлээр. За. Яг нь Иохан өөрөө грек хэлээр бичиж штэ энийг. За. Тэгэл ихэнд логос байсан. Логос гэдэг нь үг. Тэр үг гэдгийг сүүл рүүгээ ингээ Иохан тайлбарлахдаа Есүс байсан гэж хэлж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр Есүс ихэнд газар тэнгэрийг бүтээх үед бурхантай хамт байсан. Тэгээ бурхан тэр манай эртний 1 оны үед хүн төрлөختн рүү өөрийнхөө нэг хэсгийг, гурвлынхаа нэг хэсгийг буулгаж ирсэн гэсэн манай 1 оны үед. Энэ яг нөгөө протестант, католик, ортодокс итгэлийн тайлбар байхгүй юу? Есүс ингээд хүний биеийг өмсөж ирсэн гэж хэлдэг юм бүр. Энэ одоо нэгсэндээ шороогоо буцаад өмсөд ирсэн гэсэн. Манай 1 оны үед. Тэгээд Есүс
өөрийгөө жоохносоо л би бурхан гэсэн баггүй. Ер нь бол нөгөө Йосеф Мариагийн гэрт төрснөөс л эхлээд одоо бид нар тэрийг чинь 12 сарын 25-нд мэндэлсний баяр гэдэг тэмдэглэв шүү дээ. Крисмас тэр чинь Есүсийн мэндэл. Тэгээд мэдлэх үедээ л Йосеф Мариа хоёр гэдэг залуу ядуу гэр бүл дээр Есүс мэдлэх үеэсэл 12 наснаасаа л Есүс өөрийгөө би бурхан намайг илгээсэн юм аа гэд яриад ирсэн гэсэн үг байхгүй. Тэгээд алдагч нараа дагуул 12 настай тэрийг нь Йосеф Мариагийн талаар шинэ гэрэндээ тэрийг нь бүгдийг бичсэн байгаа. Ийм болсон, тийм болсон. Тэгээд Есүс өөрийгөө бүрэн илэрхийлсэн нь 30 настайгаас ихсэн бүр. За тий. Есүс одоо өөрийнхөө нэг сургаалыг альдчих гэсэн гэсэн. Тийм. Тэгээд 3 жил ажиллаад 33 наснда загалмай цогтлогдсон байхгүй. Тэгээд тэр 3 жилийн хугацаанд шинэ гэрээний тэр бүх агуулгыг дагалдагч настаа заагаад тэгээд өөрийгөө бурхан гэдгийг таниулаад тэгэд хачирхалтай нь яг айгүй хачирхалтай юм нь Есүс тэр загалмай дээр цогтлогдож байгаа үйл явдал шүү дээ. Өгч байгаа тэр үйл явдлаа бурхан төлөвлөсөн гэлцсэн байхгүй. Яг ийм явдал болно гэдгийг төлөвлөсөн. Тэгээд тэр загалмай дээр цогтлогдсон үйл явдал нь нөгөө хуучин гэрээний тэр бүх еврейчүүдийн авч исэн бүх их онцгой их бурханаас авч исэн онцгой бүх юмыг Есүс өөрийнхөө дагалдагч настаа бүрэн шилжүүлээд явцсан гэсэн тэр загалмай үйл явдал. Юуны түрүүний тэр грекийн одоо төгс ухамсар гэдэг юм уу бурхан гэх юм уу тэр нэг юм төгс юм байна штэ байна гэдэг. За одоо тэр ерөөсө бүр ингэ цаг хугацаач байхгүй тий орон зооч байдгүй ерөөсө анханасаа байсан эхлэлч байхгүй төгсгөлж байхгүй нэг тийм төгс оюун ухаан гэдэг юм уу ухамсар гэдэг юм уу нэг юм байсан гэд бүр ингэ Аристотелч тэгж хэлсэн Платонч тэгж үздсэн байгаа. Тий. Гэтэл тэрийг бид нар бол хүн бол энэ өөрийнхөө арчаагүй нэг юм сул дор оюун ухаанаар бол яагаад ч ойлгох эц байхгүй гэж. Цаг хугацаа байхгүй надад дутхгүй гэж байгаа. Ямар санда бурхан ч өөрөө гой сэдв бол биш бүр яг ярих юм бол үнэхээр утгагүй сэдв байна. Үнэхээр балай сэдв биш чинь цаг хугацаа гэж байхгүй. Орон зай гэж байхгүй. Тий. Тэгээд одоо ингэхээр ямар ч утгагүй юм биш дээ. Бингууд энэ дээр гарч байгаа тэр бурханы мөн чанар тэр эртний грекийн философчдын тодорхойлоод байгаа бурхан гэх үү төгс ухамсар гэх үү тэр хоёр ялгаатай юм. Одоо миний өнгөцгөө ойлгосноор бол ялгаатай юм шиг байна. Тий жоо ялгаа байж магадгүй. Би одоо философч. Одоо надтай ярих хэрэгтэй. Тэсний талаасаа бол надтай хүмүүс шууд харьцаж болохгүй. Есүсээр дамж гэхэр чинь бол надад бол тэндээс арай л өөр болол явцсан юм. Нөгөө сая би Йохан гэдэг хүний тухай ярьлаа шүү дээ. Тэр ишлэлтэй Йохан номны 1-р бүлгийн 1 дээр ихэнд үг байсан. Тий. Логос байсан. Логос нь бурхантай хамт байсан гэдэг энэ ишлэлийг бичсэн Йохан гэдэг Есүсийн дагалдагч. Энэ хүн тухайн үеийг бичигдсэн нэг тийм философчийн юутай ойрхон байсан гэсэн судалгаа байдаг. За. Тэр философчийн нэр нь Фило гэдэг нэртэй философч байхгүй. За. Фило еврей хүн байсан. Тэгээд тэр Фило хаана амьдарч исэн бэ гэхээр Хойд Африкийн Александр хотод амьдарч исэн. Тэгээд тэр Александр хот нь тухайн үеийн эрдэмийн хот байсан байхгүй. Нөгөө нэг санаж байгаа бол агуу Александр бүх Европыг эзлээд тэгээд Египтэд өөрийнхөө нэрээр тэр хотыг байгуулад тэнд дэлхийн бүх номыг цуглуулсан номын сан. За тий. Тэр газар амьдарч исэн гүн ухаанч байхгүй Фило гэдэг нэртэй гүн ухаанч. За одоо гэхэр бол тэр үеийн хамгийн хамгийн мэдлэг донд сууж исэн дэх гэсэн. Тэгээд энэ Фило гэдэг хүн өөрөө еврей хүн байсан баха да. Еврей хүн мөртлөөсөө грекийн философ, еврейн философ хоёрыг нэгтгэх ордлого хийсэн байхгүй энэ хүн. Тэгээд энэ хүн хэнийг судалсан бэ гэхээр Платоныг судалсан. Грекийн философ Платоныг судлаад Платоны бурхны талаарх ойлголт нь шүү дээ. Тий. Одоо таны ярьж байгаа Платоны бурхны талаарх ойлголт нь еврейн бурхны талаарх ойлголттой адилхан байна уу үгүй байна уу гэдгийг энэ хүн ингэж нийлүүлэх гэж оролцсон байхгүй Фило. Тэгээд Фило болохоор адилхан гэж үзье. Тухайн үед Фило. За. Одоо тэр нь хэдэн он байсан би яг оны одоо энэ хайвал гараал ирэх байх гэхдээ тэгээд Фило тэгээд Филогийн ярьж ирснээр те одоо энэ логос гэдэг нэг юм байна. Тий. Логос. Фило өөрөө энийг хэлсэн. Логос гэж нэг юм байна. За. Тэр үг л тэр нөгөө нэг энэ хязгааргүй цаг хугацаанд хязгааргүй байгаа тэр бурхныг энэ материалын ертөнцтэй холбож байгаа ганц холбоос бол логос байна гэж Фило хэлсэн байна. За. Тэгээд тэр логос гэдэг үг одоо тэр хязгааргүй бурхны тухай хязгааргүй юм чинь хүний тархинд л байгаад байгаа ч байна.
Одоо та бид ингэ ярилцж штэ тий. Тэгэхээр энэ тарих дотор л тэрний хязгааргүй төсөөлөл байна штэ тий. Хязгааргүй бурхны тэр төсөөл. Тэрийг та битээр энэ бодит материалын ертөнцид одоо ингэ хоорондоо ярилцах үедээ энэ үгээр л ойлгож байгаа байхгүй. Тийм мэдээж. Тэгэхээр энэ үгийг маань логос. Энэ үг л хязгааргүй бурхныг материалын ертөнцтэй холбоотой байна гэж тэр үед фило ойлгоод тэгээд фило за энэ дээр жоохон би нөгөө академик эрдэмтэн биш учраас нарийн ялгааг нь хэлж чадахгүй заа. Одоо тэр философч хүн шиг их философийн талаар их судалсан биш учраас. Гэхдээ миний одоогийн ойлгож байгаагаар мань фило тэр еврейн тэр бурхан тий одоо энэ хуучин гэрэн дээр байгаа тэр хязгааргүй бурханыг грекийн тэр Платоны бурхантай яг адилхан бурхан байна гэж үзсэн байна. Хязгааргүй цаг хугацаанд нэг л бурхан байна. Энийг бид нар бас тэгдэг. Ягаад гэвэл бид нар өмнө нь би одоо жишээлхэд Христэд итгээгүй байх үедээ тэр цаана нэг бурхан байна гэж итгэхэд идэг. За. Гэхдээ би бол одоо яг төсөлтөө бөөмөрөлийн итгэл үнэмшилтэй л байсан байна тий. Бөөмөрийн бүх тэнгэрүүдийн дээр байгаа нэг агуу тэнгэр бурхан байгаа. Тэгэхээр тэр бурхан одоо Христ итгэлийн дээр эцэг бурхан одоо тий тэр бурхан ямар ч ялгаагүй нэг бурхан юм биш үү гэсэн ерөнхий ойлголт хүмүүс байгаа. Фило тийм л ойлголт байсан байна. Тэнгүүд яг тэр филогийн тэр ойлголтыг Есүсийн дагалдагч Иохан авангуудаа яаж яг тэр үгээр нь илэрхийлсэн баггүй. Логос гэдэг үг шин. Ихэн бурхан байсан. Тэр бурхантай тэр логос хамт байж тэр логос чи яг хүний бие тэр үг нь өөр хүний биеийг өмсөд ирэхдээ Есүс болсон байна гэж Иохан тайлбаршин нэрэн дээр тайлбарласан гэсэн үг байхгүй. Уг нь айгу логиктэй тайлбарлаж тий. Амар логиктэй. Тий логиктэй. Тий нөгөө би зүгээр л нэг Монгод гэж байгаа л одоо бичтiin болов гэж логиктэй. Тэгээд яг хөө тэрэн дээрээс ярих юм бол нөгөө нэг тэр тухайн тэр филологийн үед философч хийсэн гүн ухаанч хийсэн эрдэмтэд дээ шүү дээ. Одоо Александр хотод тий. Тэрний урсгал нь ингэж нөгөө нэг бүх дэлхийд соёлоороо нөлөө үзүүлээ. Мэдээж. Тэр нь нөгөө еврейн тэр Иерусалим хотын тэрэнд байсан тэр Есүс дагалдагчдын тэр соёлд нь нөлөө үзүүлээд тэгсэн байж магадгүй шинжлэх ухааны зүгээс бодох юм бол тийм биз дээ. Тэгээд Иохан тэр үгийг нь тэмдэглэхдээ өөрөө Есүсийн дагалдагч Иохан тэмдэглэхдээ Иохан номон дээр тэгж бичиж эхэлсэн баг. Тэгтээ итгэгч нар тэрийг нь болохоор Есүс бол тэр бурхны тэр туйлын ертөнцийг хүн төрлөختний хэм маягтай холбосон бурхан гэдэг ч аахгүй. Тийм ч учраас шинэ гэрээнийх юу гэж байгаа юм гэхээр хэрвээ чи бурхныг үнэхээр таньж мэдхийг хүсэж байгаа бол Есүсийг хараал гэж хэлдэг. Есүс ямар байна зан чанарын хувьд. Есүс инэрэнгүү байна уу? Есүс юу хийж ийн? Есүс тэр байтугай сурахтаа дайснаа хүртэл хайр гэж сургасан. Тийм учраас энэ нь өөрөө нөгөө нэг туйлын ариун тэр дээр байгаа эцэг бурхны зан чанарыг газар дээр төлөөлөгч болгож илгээсэн хүн нь Есүс ахгүй. Тэгээд тэрнийг даган дуурайдаг хүмүүс нь Есүст итгэж нар гэсэн үг. Итгэгч нар протестант одоо католик тий энэ хотны итгэл үнэмшилтэй хүмүүс ингэж ойлгож байна. Тэгэхээр магадгүй нөгөө түрүүний чинь таны ярьсан тэр нөгөө философч ярьсан юм чинь төстэй байна гэж хэлээд байгаа шалтгаан нь энэ түүхэн энэ эрдэмтдийн их сурвалжийн номнууд эдгээр ингээд тэр нь явагдсан одоо аргагүй Христ итгэл өөрөө манай эртний 50 оноос одоо Оксфордын их сурвалж 1000 онд байгуулагдлаа шүү дээ. Тэгээд юу хийн Джон Кальвин Лютер идэж 1500 оны үед 1500 жил барууны философи Христ итгэл хоёр нэг савнд явцсан байхгүй. Угаасаа тийм л юм байна. Тий. Тэгэхээр тэд нар чинь нөгөө нэг Христ итгэлийг хүртэл Платон, Аристотель эдрийн нөгөө бий болгосон системжилсэн фреймворк дотор тайлбарлаад. Тэгээд тэрийг нь 1500 оны үед ирж ойлгосон мэт зарим хүмүүс. Жоох ялгаатай юм биш үү? Грек юу чинь ялгаа байгаад байгаа юм биш үү тий? Итгэл үнэмшил еврей ингээд сэтгэлгээний онцлог. Тэгэхээр энэ их маргаанууд чи өнгөрсөн тэр 2000 жилийн турш өрнөжил байсан гэсэн. Тийм учраас өрнийн философи гүн ухааны тухай ярих юм бол 1500 жилийн Христ итгэлтэй хамт байсан түүхийг ярихаар адилхан байхаас заримдаа өөр харахгүй. Хуучин гэрээний бурхан, шинэ гэрээний бурхан гэж ярьж болох уу? Яг мөн чанарууд нэг л дээ. Угаасаа нэг л дээ. Энийг нь хамгийн анх тэр нөгөө би нэг гаж урсгалуудын тухай ярьсан шүү дээ тий. Гаж урсгалуудын тухай ярих үед энэ асуудал бүр манай эртний 50-аас 60-аад оны үед эхэлсэн байдаг энэ асуудал. Ромд байдаг Марсион гэдэг нэртэй нэг нөхөр баян худалдаач бүр амар баян. Манай энэ 50 оны үед амьдарч исэн баян худалдаач юм баггүй. Марсион гэдэг нэртэй бүр нэр одоо тэр түүхэн их сурвалжууд тэмдэглэл үлдсэн баг. Тэр Марсион гэдэг нөхөр наяг надад суултчих юм баг. Юу ч хүнцэн бэ. Гүй полич энэ
Христтгэлийн бурхан, хуучин гэрээний бурхан гэж ялгаатай хоёр бурхан биш үү? Аа. Хуучин гэрээг уншихаар ингээд алж идалт ингэ сүрүүлээд байдаг аимшигтай бурхан. Надад бол хуучин гэрээнд дээр одоо бурхан гэдэг чинь яг эсвэл Израиль гэдэг ард түмний шүтээн юм уу мэдэхгүй ер нь яг баг хүнэрхүү шахуу юм илүү хүнчилсэн юм шиг л юм л шүү дээ. Чи надад ойртож болно, ойртол алан шүү гэж байгаа шүү дээ. Оо эднэрийг авч хүүстийн дээрээ алчих гэж байгаа шиг. Тэг би илүү зөвхөн домог тал руугаа юм уу эсвэл илүү нэг юм зүгээр бүс нутгийн нэг ард түмний шүтээ маягаараа юм уу. Тэрнээс тэр төгс соёо ухаан нар бол тэгж доошооч арайч орохгүй байх ч гэмээр. Тий, тэгэж ялгаж эхлэнгүүтээ нөгөө нэг тухайн үедээ христчүүд нар анханасаа нөгөө юудын шашны соёл дотор Есүс чинь төрөөд юудын шашинтай байсан 12 хүнийг дагалдагч болгоо бүгдээрээ еврейчүүд идэж чи одоо. Есүсийн анх Есүс өөрөө еврей хүн 12 дагалдагч нь еврей хүн. Тэгээ еврейчүүд чи өөрөө ингэ нэг тийм тухайн үеийн философийн онцлогоос харах юм бол еврейн шашны нэг юм юу том модныхын нэг салбар болоод ургаж байгаа байхгүй юу? Христ итгэл өөрөө. Тэгээд ургаад тэгжсэн чинь тэр дотор нь тэр нөгөө нэг еврейн шашны Есүсийн тухай ярьжсэн Ромынхын сүм дотроос Маршон гэдэг нэг нөхөр гарч ирэнгүүтээ одоо шал өөр юм ярьж штэ одоо тий танаа хуучин гэрээний бурхан ч юм бол бурхан биш байна. Хэдүүлээ ерөөсөө Есүсийг шинэ гэрээний бурхан болгоод ингээд тусна айгүй гоё nice бурхан болгочихё тий амар гоё бурхан одоо нөгөө түрүүний нэг амар төгс хайрладаг тий бүгдийг хайрладаг юм бурхан болгоё гэдэг тэр маргаан нь манай эртний 50 оноос хойш өрнөсөөр байгаад за 50 гэж зүг санаж байна уу? 50 зүг баха. Тэр Марсион гэдэг нөхрийг гарч исэн оныг би санаад байна. Тэгэл тэр маргаан чинь Марсионайт гэдэг гаж усгал өгсөн баг. Тэгэхээр бүр христтгэл дотроо. Бас гажууд усгал өгсөд. За. Тэгээд эцэст нь нөгөө нэг миний ярьж байгаа 300 400 оны үеийн тэр нөгөө нэг шийдсэн асуудал ба штэ. Тэр нэг зөвлөл бүх пасторууд уулзаад нэг зөвлөдөг нэг юм зөвлөлүүд ихэлсэн байхгүй юу? Ер нь бол. Гэхдээ тэрийг хамгийн анхны зөвлөлийг нь Константин хаан өөрөө дуудаад бүх зардлыг нь гаргаад бүх пасторуудыг авчираад ингээд семинар хийгээд ингээд нэгтгэцэн. Гэтэ тэрэн дээр голдуу нэг яригдсан асуудал нь Библийн бүгдэн номны тухай зөв номнуудын тухай асуудал яригдсан. Нөгөөх нь Марсионы асуудал бас яригдсан байхаа нэсийн зөвлөлт. Тэгээд эцэст нь үгүй юм тийм биш ээ. Манай бурхан бол хуучин гэрээний бурхан мөн эцэг бурхан бол хуучин гэрээний үед Мосетэй ярьж исэн тэр бурхан. Тэр бурханаас Есүс ирсэн. Гэт ингээд ерөөс ямар ч маргаангүй болоход зогсоцсон байхгүй энэ асуудал. Яг одоо нэг бурхан гэдэг мөн чанарынхаа хувьд нэг л байсан байж таарна л да. Гэхдээ зүгээр нөгөө би бусдын итгэл үнэмшил хүндэтгэлтэй хандах нь бол надад жоох эргэлзээтэй байна. Гэхдээ нэг удаагийн ярилцлагаар энэ 2-3 мянган жил өрнөсөн те философиараа яаж ч ойлгох вэ? Яаж ч үгэн тийм те. Тэрнээс надад бол тэр хуучин гэрээ надад бол яг үнэ хэлэхэд хуучин гэрээ сонирхолтой бүр өвлөр уншиж байгаа юм шиг. Тэг гой баг кино үзээд байгаа юм шиг тий. Тэгтээ хээж бурхан гэсэн чинь наадах зүгээр алж хядуулаад ичтэй энэ юу вэ гэмээр л юм байл. Би бас эргэж юу байна. Энэ ярилцлага хийх гээд хотлоо хоног харж ил байла тий. Тэгтээ бол ерөнхийн ингээ нөгөө за Библиэлд бурхан гэдэг яг юу гэсэн ойлголт байдаг юм бэ гэдэг дээр бол бид хоёр ярилцлаа. Би тэрийн цагч ер нь бол нэлээд явчиж тэгээд тэрий чинь нөгөө нэг энэ 2000 жил хүмүүс тайлбарлаад хамгийн гол нь түүх мөхтийн ингээ тайлбарлаа явцсан учраас би чинь нөгөө нэг сүмийн түүхийг бас өөрөө сонирхон судалдаг хүн байхгүй юу? Одоо 2000 жил явцсан сүмүүд дотор чинь янз бүрийн улсын хүмүүс байна, янз бүрийн эрдэмтэн тайл. Тэрийг би өөрөө нөгөө сонирхон судалдаг учраас нөгөө асуултанд дандаа түүхийг нь өнцгөөс нь нэлээх тэр үед тийж тайлбарлаж исэн гэж санаж байгаагаа яриад байгаа шүү. Гэтэ тэр нь явсаар байгаад эцэст нь ийм систем теологийн юм уламжлал болоод тогтоод хүмүүсийн ойлголтыг хэвшүүлээд бурхны талаарх үзэл баримтлал ингээ хөгжөөд ирсэн гэсэн сэтгэл өөрөө. Тэгэж. За баярлаа. Урилгын хүлээж аваад сайхан ярилцсанд баярлаа. За дуусгая. За ингээд баахан хуралдах тий урт ингээд хуралхуу хийхээсээ илүү ийм олон янзын спортын уралдаан тэмцээн